За манайха цаан чинь хүмүүс 6 жилийн өмнөх хуучин цайгаа халааж уугаад сууж байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ тэрхүү халаасан цайг хүргэх гэж байна. Тийм учраас бүгдээрээ очиод аягнуудаа аваарай. Тэгээд get ready to sip on some hot tea. За юу ацхан манайха өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой бичлэгээр уулзах гэж байна. Маш сонирхолтой ховоор уулзах гэж байна. Энэхүү хов бол одоо бараг 6-7 жил үргэлжилсэн тэрхүү ховыг одоо буцаж энэхүү ховд оролцсон энэхүү драманд оролцсон хүмүүс гаргаж ирсэн тийм зүйл болоод байгаа. Тэгээд одоо бодолтой 6 жил үргэлжлээ гэж одоо юу гэсэн үг вэ? Тийм үстэй. Тэгэхээр энэхүү маш сонирхолтой ховыг өнөөдөр та бүхэндээ хүргэхээр сууж байна. За энийг та нар юу вэ гэж бодож байгаа бол Nika Kara, Avocado болон Stephanie Su-гийн драма байгаа. Та нар энэ хоёрыг ингэж одоо драманд оролцож исэн гэдгийг мэдэх үү? Бүр ингээд 6 жилийн өмнө болсон үйл явдал заяа. Тэгэд тэр тухайн үед бөө юм болж исэн. Тэгээ би нэрээ Nika Kara, Avocado-гийн тухайн нэг гэг үндхийн амар тураал гарч ирсэн шүү дээ. Сая өнгөрсөн нэг 6-7 сарын өмнө лөө тэр үед нь би нэг яг тэр туралтын тухай тэгэл юугэд ямар гарч өгсөн байла. Энэ бол миний одоо experiment байсан миний social experiment байсан гэх нэг айгу амар сонио эвгүй бичлэг хийжсэн надаа айгу амар ч юм шигтэй ингээл ингэж харж мараал. I am always 2 steps ahead. This has been the greatest social experiment for my entire life. Тэр тухайн би хүргэж байхдаа бичлэгнээр ярьжсэн шүү дээ. Өнөөдөр Stephanie Su-тэй ингээд драма хийжсэн. Тэр драманыхын тухай одоо та нарыг хүсчихвэл ярьж өгнө гэжсэн. Тэр үед ч гэсэндээ хүмүүс надад айгүйх комент бичээд тэр тухай ярьж өгөөрэй please гэд тэгсэн зөндөө олон хүмүүс байсан. Гэхдээ хүлээс нь болсон байлаа манайхаа. Яг тэр тухайн үед та нартай ингэж хүргээд тэр драмаг нь тайлбарлаж өгөөгүй хүлээс нь болсон байлаа. Бурхан цаанаасаа ануу жоохон хүлээ гэдээсэн юм шиг байлаа. Яагаад гэхээр энэхүү драма тэр 6 жилийн өмнө болсон тэрхүү хэрүүл маргаан нь одоо дахиж гарч ирсэн. Тэрийг Nika Kara, Avocado өөрөө дахиж гаргаж ирж байгаа байхгүй одоо 6 жилийн дараа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ тэр бүгдийг ярьж өгөх гэж байна. Яагаад энэ драма дахиж гарч ирэх болов? За тэгээд яг тэр 6 жилийн өмнө яг юу болсон бэ? Анхнаасаа ямар драма байсан бэ гэдэг тэр бүгдийг нь та бүхэндээ нэг нэгэнгөө сайхан тайлбарлаж өгөх гэж байна, окей? Хүй манайхаа би та нартай өнөөдөр монголчуудын маань гаргасан нэлээд томоохон амжилтын тухай дуулах гэж байна. За тэр нь юу вэ гэх юм бол Аз номхон далайн шилдэгүүдийг тодруулдаг Champs 2025 тэмцээнд Монгол дахь Pizza Hut-ийн хамт олон маань Food Innovation буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төрөлд тортой десертээрээ тэргүүн байранд орсон байна. За тэгэхээр ийм том олон улсын тэмцээнд ийм мундаг байрыг эзэлсэн учраас баяраа тэмдэглээд хэрэглэгчдэд зориулаад маш гоё урамшууллыг зарласан байгаа юм байна. За тэгэхээр ямар урамшуул вэ гэхлээр мөрөөдлийн багцыг худалдаж авсан хүн бүрд амттай, шилдэг, шагнал авсан тортой десертээ бэлгэлэх юм байна. Мөрөөдлийн багцад юу багтдаг вэ гэж юу? Дунд хэмжээтэй пицца, chicken nuggets, шарсан төмс болон ундаа. Энэ бүгд нийлээд 50,000 төгрөгөөр зарагдаж байгаа. За тэгэд үүнээс гадна нэмээд бэлэглээд үнгүйгээр алдарт амттай тортой десертээ бэлгэлэх нь байна. За тэгэхээр манайхаа энэхүү урамшуул нь 7 сарын 11 хүртэл явагдах юм байна лээ шүү. Тэгэхээр 7 сарын 11 дуусахаас өмнө энэхүү гайхалтай урамшууллыг хамтдаа эдэлж амттай тортой десерт идэх найзууд руугаа энэхүү бичлэгийг шеэр хийгээрэй. Pizza Hut-ыг хэрхэн захиалахаа мэдгүй хүн гэж одоо баг байхгүй. Гэхдээ би та нартай дахиж хэлээд өгье. Pizza Hut цэгийн руу ороод онлайнаар захиалгаа өгөх боломжтой. Аль эсвэл 75 55 55 55 дугаарлаа залхаад бас захиалгаа өгөх боломжтой шүү. За тэгээ манайхаа амттай, алдартай, шагнал хүрсэн тортой десертээ амтархан идээрэй. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр Pizza Hut цэгийн сайтаар онлайнаар захиалаарай. Pizza Hut. Тэгэхээр тэрхүү 6 жилийн өмнө болсон буюу 2019 онд болсон драма зөвхөн Stephanie Su, Nika Kara, Avocado хоёртой холбоотой биш. За яг одоо Nika Kara, Avocado-гийн гаргаж ирж байгаа драма нь бол яг тэр хоёрын хооронд л болсон драма байгаа юм л да. Гэхдээ анхнаасаа энэ драма юу хаанаас эхэлсэн бэ гэхээр Shukbang гэд тэр channel болон Veronica Wang гэд энэ одоо YouTuber хоёрын дундах болсон тэрхүү драманаас эхлэлтэй. За тэр Shukbang драма гэж та нар баг сонсч ирсэн байх те. Хэрвээ Mukbang тэр амар үздэг байсан хүмүүс бол одоо тэр драманы тухай аль үшээ мэдж байгаа байх. Гэхдээ мэдгүй хүмүүстэй одоо тайлбарлаад өгье заяа. За би нэрээ
disclaimer хэлэхэд байна шүү дээ. Би ингээ хаяа ингээд иймэрхүү MacBanger энэ төр хүмүүсийн тухай ярихдаа MacBang гэдэг хэлэнгүүт хүмүүс хүү MacBang гэж дууддаггүй шүү дээ гэдэг хэлдэг байхгүй юу? Америкт нөгөө нэг англи хэллэгээр хүмүүс MacBang гэж дууддаг байхгүй юу? Гэхдээ солонгосоор нь энэ чинь бол солонгос үг үстэй тий. Солонгосоор нь бол MacBang, right? Тэгж дууддаг юм шиг лээ. Bang, 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 big bang. MacBang гэж дууддаг юм шиг байлаа. Гэтэ би яг өөрийнхөө дуудмаар гараал дуудаад явчих, окей? MacBang гэж магадгүй, MacBang гэж магадгүй, окей? Тэгэхээр please don't attack me. За, тэгэхээр бүр 6-7 жилийн өмнө шүү дээ, Shukbang гэдэг ийм одоо channel байсан байхгүй. Гэтэ тэр тухайн үед бол маш жижигхэн channel байсан. Одоо тэр channel байхгүй юм шиг үлээ манайхан заяа. Тэгээд тухайн үедээ яг 2018 оны сүүлээр юм байна л да. Тэгэд энэ channel яадаг channel вэ гэхээр ерөөсөө тэгэж яг үнэнгээсээ MacBang энэ төр хийж одоо юм мэддэг тийм channel биш. Shukbang яадаг вэ гэхээр яг MacBang community-д байгаа MacBang хийдэг одоо тиймэрхүү YouTuber-уудын бичлэгүүдийг нь аваад parody маягаар одоо хошин байдлаар бичлэгүүд дээр нь хошин инээдтэй эдитнүүд хийгээд тэгээд амар тийм narrative гаргаж ирээд одоо бичлэгүүдийг нь харуулангуудаа тэрэн дээр нь одоо нэг тиймэрхүү бахан эдитнүүд байдаг да ингээл яг тэр хүн дотроо тийм бодож байгаа юм шиг ингээл I want this food гэж ингэж одоо дэлгэцэн дээр нь юм ингээ бичээд яг тэр доторх хүний inner monologue-ыг гаргаж ирж байгаа юм шиг. With the little dumplings of I really want to show that. I'm kind of scared about this one. Ooh, that one just тиймэрхүү одоо эдитнүүд хийгээл зүгээр айгүй хошин байдлаар хүргэдэг. Заяа. Гэхдээ нэг тийм одоо чинь 30 минутын MacBang бичлэг байлаа гэхэд 30 минутыг нь тэр чигт ингээ хүрхгүй заяа. Яг тэр 30 минутын бичлэгээс нэг 2-3 минутыг тасалж аваалтай айгүй инээдтэй эдит болгоод ингээд оруулцдаг тийм parody төрлийн channel байсан. Окей. За тэгээд тухайн үед бол нэг жижигхэн channel нэг 40 мянган subscriberтай байлаа. Яг 2019 оны үед чинь болохоор Stephanie Sue MacBang гэдэг байсан. Yeah, it's not weird. Stephanie Sue ерөөсөө тэгэж одоогийнх шигээ ингээд true crime одоо ярьж сууж агаад ярьдаг ч юм уу эсвэл янз бүрийн одоо Miss Mango Bot энтергээ тэрхүү channel дээр бас яг юу ярьдаггүй маа гэхэд true crime ярьдаггүй маа гэхэд бас ингээд янз бүрийн инээдтэй одоо TV show-нууд ч юм уу ярьдаг штэ одоо ном ярьдаг юм уу тэгдэггүй team төрлийн контент хийдэггүй Stephanie тэр тухайн үедээ MacBang хийдэг байсан. Яг юм идэлтэй яг л яадаг л үлээ яг л тиймэрхүү контент хийдэг байсан. Тэгэхээр яг YouTube-ийн одоо MacBang community байсан гэсэн үг байхгүй юу? Одоо иймэрхүү YouTuber-д чинь ингээд өөрсдийн гэсэн community юм байна шүү дээ одоо жишээ MacBang community гээл MacBang гэдэг бүх одоо YouTuber-д би бинийгээ мэддэг би биенийхээ контентуудыг мэддэг тэгэл нийлж байгаа л ингээл collaboration энэ төр хийгээл collab хийгээл хоорондоо хамтарч бичлэг энэ төр хийгээл эсвэл beauty gurus гээл beauty community гээл тэнгүүд дандаа makeup хийдэг makeup-ийн төрлийн бичлэгнүүд хийдэг тиймэрхүү одоо YouTuber-д ч бас хоорондоо collab хийгээл тэгэл ер нь иймэрхүү тусдаа community-д ингэж хүмүүс би бинтэйг нийлж collab энэ төр хийхээс гадна бас зөндөө олон драманууд гарч ирдэг шүү дээ. Яг тиймэрхүүл төрлийн драма гэсэн үг, окей. За тэгээд Stephanie Sue яг тэр үед ингээд юу хийдэг бах та MacBang хийдэг бах та нэг MacBanger бас YouTuber-тэй USA collab хийсэн. Тэр нь болохоор Veronica Wang. Би тэр эмэгтэйг бол хаяа ингээ бичлгүүдийг нь хардаг байсан боловч яг нөгөө химбэ гэдгийг нь бол тэгэж амар контентыг нь үздэг байгаагүй. Би ер нь тэгэж нэг амар MacBang бичлэг үзээд байдаггүй маа. Тэгээд ямар ч байсан Veronica Wang гэх тэр эмэгтэй болохоор тухайн үед бас л айгүй том YouTuber байсан юм байна лээ. 2018 үеэр болохоор 1 сая гаруй subscribersтай байсан байна лээ. Одоо болохоор нэг 2 сая subscribersтай юм байна лээ заяа. За тэгээд Stephanie Veronica Wang хоёр хамтраад нэг тийм MacBang хийсэн байгаа хгүй Veronica-гийн channel дээр зориулаад. За тэгээд Stephanie-гийн гэрт очиод ингээд юм мэдэл MacBang-а хийсэн. За тэгээд тэр бичлэгээ ингээд Veronica өөрийнхөө channel дээр тавьсан чинь Shukbang гэдэг parody channel чинь яг тэр хоёрын бичлэгийг нь авангуудаа нэг 3 минутыг тасалж авангуудаа ямар title гарч өгсөн байлаа Veronica Wang annoying Stephanie Sue for 3 minutes straight гэд бичсэн байгаа хгүй юу. Veronica Wang 3 минутын турш Stephanie Sue-г амар залхааж байна гэсэн тийм гарчиг өгчихсэн бичлэг байсан. Тэгээд ер нь та нар тэр бичлэг нь одоо байлаа манайхаа. Яг тухайн үед устгагдчихсан байхгүй юу? Гэхдээ одоо байлаа. Гэхдээ тэр нь Shukbang гэдэг channel дээр биш, Meme Bang гэд байлаа. Окей. Тэгээд та нар орж үзье гэвэл орж үзээрэй. Тэгээд ер нь би орж үзсэн айгүй инээтэл
бичлэг байсан заяа. Зүгээр л нэг айгүй хошоо эдитнүүд хийчихсэн. Тэгэл яг үнэнгээсээ Stephanie Su ингээл хинлөө Veronica Wang лөө хараад сонь бодож байгаа юм шиг өө инстэ ямар ядаргаатай юм бэ гэж бодож байгаа ч юм уу те. Veronica Stephanie лөө хараад ёо би наад гомин гэж хэлэх хэрэгтэй байсан. Тэгтэл идчихлээ гэсэн юм шиг. Тиймэрхүү текст энэ төр тавьж мавал эдит энэ төр хийчихсэн айгүй хөгжилтэй хошин бичлэг байсан байхгүй юу? Today, we are going to be making giant, super long, stretchy rice. Whoop! Тэгсэн чинь тэр бичлэг ингээд Shook Bank тавиад тэгээ хэдийгээр Shook Bank тухайн үед 40 эдэх мянган subscribersтай ер нь жижигхэн тэгээ энэ хүмүүсийн хажууд бол тэгээ Veronica Wang, Stephanie Su энэ хажууд бол хамаагүй жижигхэн channel байгаа шүү дээ. Тийм байсан мөртлөө яг тэрхүү бичлэг нь айгүй их одоо юу авсан гинэ. Одоо үзэлтүүд аваад нэлээд viral болсон тухайн үед. За тэгсэн чинь Stephanie Su, Veronica Wang хоёулаа тэр коммент доор ингээд бичсэн байхгүй тусдаа. Айгүй хөгжилтэй байлаа, инээдтэй байна. Тэгээ I like it, so funny энэ гал нэг тиймэрхүү бичсээс ахгүй яг энийг яг хошин байдлаар нь хүлээж авсантай айгүй инээдтэй байна. Дахиад ийм бичлэгүүд хийгэрээ энэ гэд Stephanie биччихсэн байсан. Veronica ч гэсэндээ ингээд бас хошин байдлаар хүлээж авснаа ягаад I like it, hope for more compilation энэ гэсэн ахгүй одоо өшөө илүү тиймэрхүү нийлүүлж гисэн иймэрхүү инээдтэй бичлэгүүд хийгэрээ миний тухайн энэ гэсэн юм шиг тиймэрхүү комент үлдээчихсэн байсан. За тэгснээ хэдхэн 7 хоногийн дараа заяа Veronica энэхүү Shook Bank гэдэг channel дээр copyright strike өгчихсэн байсан. Өөрийнх нь бичлэгийг одоо хууль бусаар өөрийнх нь зөвшөөрлгүйгээр ингэж ашиглалаа гэд strike өгч болдог штэ тэ. Тэгээ strike өгчихсэн байсан. За тэгээд 2-2 strike өгсөн байгаа хгүй Veronica. За тэгээд бас нэг өөр USML та YouTuber mukbanger за тэр нь болохоор SAS ASMR гэдэг нэртэй. Тэр нь болохоор тухайн үедээ тэр эмэгтэй 4 сая subscribersтай байсан мэн лээ. Тэр эмэгтэйгийн тухай ч гэсэндээ бас нэг тусдаа видео хийжсэн мэн л да Shook Bank. Тэнгүүд тэр эмэгтэй бас ингээд нэг copyright strike өгчихсөн энэ channel дээр. Тэгээ 3 copyright strike авчих юм бол юу яана гэсэн үг. Энэ channel taken down хийгнэ гэсэн үг. Ингээ шууд YouTube-с channel-ыг нь устгахчдаг. За тэгэнгүүт энэ Shook Bank гэдэг тэ channel-ийн тэрхүү хүн ингээ сандраад ингээд гарч ирээд олон нийтэд заарлаад SAS ASMR болон Veronica Wang надад ингээд зөндөө олон copyright strike өгчихсөн болохоор би одоо бүр channel-а алдах дээр тулж ин уул нь бол эн чинь fair use байх ёстой. Fair use хүний одоо бичлэгийг ашиглаж болно. Гэхдээ эн чинь fair use байх ёстой. Fair use гэдэг нь юу вэ гэх юм бол одоо хүнд одоо шүүмжлэл өгөх гээд тэ янз бүрийн тийм constructive criticism ч юм уу янз бүрийн шүүмжлэл өгөх гээд тэрхүү хүний бичлэгийг нь тавиад тэгээд өөрөө шүүмжлэлээ хэлэх ч юм уу тэ тэр бол fair use эсвэл reaction video хийдэг штэ тэ хүний бичлэгэнд ингээд react хийх тэр чинь болохоор бас fair use ямар нэгэн байдлаар одоо тайлбар өгөх гэж байгаа ч юм уу review хийх гэж байгаа ч юм уу тийм зүйлүүд дээр бол ингээд fair use байх хэрэгтэй. Зүгээр хүний бичлэгийг одоо чинь миний бичлэгийг ингэж аваад яг энэ байгаагаар нь аваад өөр channel дээр аваачаад ямар ч тийм өөр юм нэмээгүй нэмж өөрчлөөгүйгээр ямар ч тийм юм айд хийгээгүй ээжиж тавьчихж байгаа бол тэр чинь өстө жинхэнэ хүний имийг хулгайлж ингээд copyright болчихж байгаа. Харин энэ Shook Bank-ийн хэлж байгаагаар болохоор энэ бол fair use байсан. Зүгээр энийг parody чинь өөрөө fair use болчтой байхгүй юу? Хүнийг одоо хошин байдлаар ингэж харуулах те инээдтэй болгох энэ гэдэг чинь бол fair use байх хэрэгтэй байдаг. Тэгтэл одоо энийг би parody байсан тэгж яхад ингээд энэ Veronica Wang болон SAS ASMR 2 юу аччихжээ. Надад copyright strike өгчихсэн мэн одоо миний channel taken down хийх гэж байна гэд нэлээд болсон. Тэгээ тэр хооронд бол зөндөө юм басан байгаа байхгүй одоо IG дээр ч гэсэн Veronica Wang гарч ирээл ингээл баахан лайв хийгээл үгүй эн чинь бол fair use биш одоо намайг ингэж хүмүүс тэр бичлэгээс болоод доромжлоод зөндөө олон хүмүүс намайг тэндээс болоод ингээд над руу hate өгөө намайг бүр алан мална гэж одоо тийм юм death threats энэ өгсөн гэж яриад байгаа байхгүй юу? This channel Shook Bank was created on me and Stephanie's video of them saying that Stephanie and I weren't like friends and stuff or like I was being like super evil and like was really greedy with the food and stuff. It was actually the complete opposite. Тэгэл back and forth зөндөө юм басан байл яг тухайн үедээ тэгсэн чинь одоо Nikakara Avocado орж ирж байгаа заяа. Nikakara Avocado орж ирэнгүүтээ нөгөө нэг Shook Bank гэдэг тэрхүү channel-ыг өмөрсөн байгаа юм.
Ийм хоёр том одоо тий YouTuber байж ийм жижигхэн одоо channel-ыг ингэж дээрлэх чинь энэ чинь бол fair use. Тэг ерөөсөө тэг copyright strike өгөх шаардлагагүй байсан. Ер нь ингээ YouTube community би эндээ тий бусад creators-уудтэй copyright strike өгөөд байдаг болох хэрэгтэй тий өөртөө зовлонгийн мэдчихэж ингээ хүний зовлонг ойлгох хэрэгтэй энэ гэл ер нь амар нөгөө талыг өмөрсөн Shook Bank-ыг өмөрсөн Veronica Wang SAS ASMR хоёрыг айгүй их ингэж буруутгасан. Тиймэрхүү төрлийн бичлэгнүүд айгүй ихээр Nikocor Avocado хийжсэн. Түүнээс гадна өөрийнхөө Instagram дээр ч юм уу те YouTube-ийн community page энэ дээр ч гэсэндээ зөндөө олон тиймэрхүү post хийгээл юм бичижсэн байгаа байхгүй юу. Тэгэд Nikocor Avocado өөрөө ч гэсэндээ юутай Shook Bank-тай ингээд email энэ төр бичижсэн байлээ. Shook Bank хинлөө Nikocor Avocado л бүр ингээд би яхаа мэдгүй байна энэ гээд email энэ төр бичижсэн байна лээ. Oh man, I don't know. I always think of the worst possible scenario and think, if she sues me, she makes so much money that this would be chump change to her, while a lawsuit would probably murder me, LOL. Man, I don't know what to do, but your support means so much. You don't even know. Thank you. Can't say it enough. Энэ бүх зүйл дээр бол Stephanie бол ингээд дугаа байсан. Нэг л удаа гарч ирээд хэлсэн. Би ингээд Veronica Shook Bank-д copyright strike өгснгийг мэдээгүй те. Яг Shook Bank гарч ирээд Veronica надад copyright өгчлөө гэж хэлсэн үед нь л би олж мэдсэн. Тэрнээс өмнө бол мэдээгүй. Хэрвээ тэрнээс өмнө мэдсэн байсан бол би ингээд Veronica-д болоо гэж хэлэх байсан. Тэгээ би ерөөсөө тэр Shook Bank-ийн бичлэгийг ерөөсөө тэгэж доромжилсан юм гэж хүлээж аваагүй. Инээдтэй хошинл зүйл энэ гэж айгу тийм хошноор нь хүлээж авсан гэд тийм зүйлийг бол Stephanie ярьжсэн байгаа. Окей. Гэхдээ яг тэр үед нь амар бараг 2-3 сар юм да үргэлжлэл амар драма болсон юм байна л да энэ хүмүүсийн хооронд. За тэнгүү зарим хүмүүс болохоор Nikocor чи одоо болооч те. Ямар ч энэ драманд оролцох ёсгүй байсан хүн байж ич өөрийгөө энэ драманд оруулж ирээд ингээ хүмүүсийн хооронд ингээ хор утгаад тэг хэрүүлхийгээ явах юм а. Болол доо яг л дандаа бүх драманд чи байх хэвээр юм бэ гэж тиймэрхүү бодолтой хүмүүс байсан. Зарим хүмүүс болохоор Nikocor чи мундаг байх шүү те. Өөрөө бас том YouTuber учраас ийм жижигхэн channel-ыг өөр том YouTuber-уудад bullied-улахаас ингэж хамгаалж гин, өмгөөлж гин, сайн байна гэж бодсон ч хүмүүс байсан. Ер нь л айгүй mess байсан юм тэр үед, окей. За тэгсэн чинь одоо хэдүүлээ Stephanie Su Nikocor Avocado хоёрын драманд орж эхэлнэ. Энэхүү заван балиарцсан одоо энэ зөндөө олон хүмүүсийн драманууд чинь хувраад өөрчлөгдөөд бүр develop хийгдээд хиний Nikocor Avocado Stephanie Su хоёрын дундах драмаг үүсгэсэн байгаа юм. Окей, эхлэл нь болж гисэн. За юу болсон бэ гэсэн чинь яг тэр одоо драманы дараах нь юм байл та энэ драма нь бүр ингээд fully resolve хийгээгүй бүр амар тэгж дуусаагүй байсан юм байна заяа. За тэгсэн чинь Nikocor Avocado Stephanie Su бол ерөөсөө яг бичлэн таньдаггүй байсан те. Зүгээр яг нэг community байгаа болохоор би нэг мэдж байгаа нь ойлгомжтой. Тэгээд Nikocor Avocado Los Angeles руу явахдаа хинлөө Stephanie лөө ингээ reach out хийсэн мэн л да. Би ингээд чамтай юу ямаар нэг collab хиймээр байна. What do you think? Юу гэж бодож чинь энэ тэрэг асуусан байна. Тэгсэн чинь 2-3 удаа тэгэж асуухт нь Stephanie хэлсэн мэн л да. Чи ингээ айгу том YouTuber байж надтай ингэж холбогдоод тэ надаас collab хий гэж асууж байгаа чи айгу гоё юм. Гэхдээ одоохондоо бол ингээд collab хийгээд хэрэггүй байхаа. Ягаад гэвэл нөгөө нэг drama те still fresh байгаа болохоор те still ингээд айгу тийм шинэхнэрээ байгаа болохоор хэрүү бигийн үнтгийн гарч ирээд чамтай хамт ингээд collab хийчих юм бол юу байна? Хүмүүс бол тэрийг харчаад Stephanie Veronica-гийн талд биш байгаа юм байна. Одоо Nikocor Avocado-гийн талд байгаа юм байна гэж бодчих байхаа. Тийм болохоор арай fresh band тэгэхээр хоёлаа collab хийхдээ жоохон байж байгаад хий гэж хэлсэн байна л да. За тэгээд дахиад нэг ганц 2 удаа асуусан гэдгсэн. Тэгчээд дахиад нэг хэсэг хугацааны дараа Nikocor асуусан мэл да. Би одоо дахиад Los Angeles явах гэж байгаа гэдгсэн чинь Stephanie окей тэгвэл хоёул ямар ч гэсэн уулзаад ингээд танилцъя. Тэгчээд одоо collab хийх энэ дээрээ одоо шийдээ гэдгсэн юм байна. За тэгээд Stephanie болон Zach Choi-г та нар нэр үздэг. Тэр айгүй гоё залуу те. Ингээд чимээгүй юу ч хэлэхгүй юм дуурахгүйгээр ингээд айгүй хиддэг те. Mukbang-а. Zach Choi, Stephanie Su, Nikocor Avocado 3 Los Angeles-ийн нэг ресторан, Hot Pot ресторанд уулзахаар болжээ. За уулзаад айгүй гоё байсан гинэ Stephanie ингээл ярихтаа ингээл айгүй гоё байсан гэд уулзахад ихэн Nikocor намайг айгүй амар тийм comfortable одоо тийм тухтай аль үшэнэ мэддэг хүмүүс шиг тийм санагдуулсан. Ер нь ингээд хамтдаа байхад гоё байсан тэргээл ярьж байгаа хгүй. Тэгэж энэ хоёр уулзсан юм байна. Энэ 3 заяа. За тэгээд тэр өдрийн дараагаар нь тэгэж уулзсныхаа маргааш нь collab хийж болох юм байна. Хэдүүлээ collab хий. Тэгээд юу
Хагасаа өдөр болохоор зөвхөн Никокора Авокадо болон Стефани хоёр ингэж юу хийх байсан юм л да. Макбанга хийх байсан юм бичлэгээ хийх байсан юм байна. Окей. Тэгэнгүүт хагасаа өдөр тэгж хийчгээд бүтэн санд нь болохоор одоо Zach Choi, Stephanie тэгээд Никокора Авокадо гуруулаа нийлж агаад зөндөө олон бичлэгүүд хийх хэрэгтэй байсан юм байна заяа. Нэг бичлэгийг болохоор Никокора Авокадогийн channel дээр зориулаад гуруулаа ингээ хамтдаа бичлэг хийх. Хоёр дахь бичлэг нь болохоор ASMR төрлийн бичлэг. Тэр нь бас Никокора Авокадогийн channel-д зориулаад бас л гуруулаа заяа. Гурав дахь бичлэг нь болохоор Zach Choi-ийн channel-д зориулаад тэгээ Zach Choi ч угаасаа өөр юм ярьдаггүй шүү дээ. Тэгэл юм ярихгүйгээр тэгээд жоохон шимж мэмж ярих тиймэрхүү төрлийн одоо mukbang бичлэг байх юм гинэ. Тэгээ энэ ийм 3 бичлэг хийнэ гэд бүтэн санд хийнэ гэд ингээд тохиорчихжээ. За эхлээд хагасаа өдрийнх нь бичлэг боллоо. Тэрэн дээр болохоор Zach Choi байхгүй зөвхөн Никокора Авокадо, Stephanie Su-гийн гэрлөө очиод энэ хоёр хоёулахнаа mukbang бичлэг хийгээд Stephanie-гийн channel зориулж бичлэг хийжсэн юм байна л да. За тэгээд тэр хоёр бичлэгээ хийгээл хоорондоо хамтдаа hangout энэ төр хийгээд тухайн үед Stephanie-гийн гэрт нь энэхүү бичлэгээ хийсэн болохоор Stephanie-гийн тухайн үеийнх нь бол одоо сүт залуу fiancé нь одоо бол нөхөр нь болчихсон те. Fiancé ч гэсэндээ байсан ингээл хамтдаа hangout хийгээл гэрт нь ягаал бичлэгээ хийгээл ер нь л айтайхан гоё цагийг өнгөрөөсөн юм шиг байна. Окей. За тэгсэн чинь яг маргааш нь бүтэн сая өдөр болоод бичлэгээ хийх гээд эхнийхээ бичлэгийг хийх гээл тэгээд тэр гурав ингээд bulldog ramen энэ төр өгдөг шүү дээ. Team ramen энэ төр л идчихсэн юм байна л да. Тэгээд бүгдээрээ хамтдаа дэлгүр орё гэж солонгос дэлгүр орох гээд H-Mart энэ төр явж маавал тэгээд байж ахта Никокора Авокадо ингээл Stephanie жолоогоо барил явжсэн. Тэгсэн чинь Никокора ингээл Stephanie рүү хараад хоёулаа гурлаа одоо бичлэгээ хийж ахта we're gonna talk about Veronica, right? We're gonna spill all the tea гэлтгсэн мэл да. Гурлаа одоо ингээд бичлэгээ хийж ахта Stephanie чи юугаа ярина үстэй Veronica-гийн одоо энэ хүү драмаг ярина үстэй we're gonna spill all the tea дээ бист бүх одоо хов живийг дэлгээдтэй хамаг драмаг ярина гэсэн утгатай юм гээ юм хэлсэн гинэ. Тэгэнгүүт Stephanie ингээд амар сонин дотроо амар сонин басан гэж аахгүй. Би энэ одоо яриад байгаа юмнуудаа хаанаас одоо сонссон юма яриад байна гэхээр Stephanie бичлэг хийсэн байхгүй. Одоо яг энэ зүйл болсны дараахан Stephanie өөрийнхөө channel дээрээ Why I'm Scared of Nikokora Avocado гэсэн. Эсвэл Why I'm Terrified of Nikokora Avocado гэсэн байлоо. Тим гарчигтай би яагаад Nikokora-гоос айдаг вэ гэсэн тим бичлэг хийгээд ингээд энэ process-ны талаар тэ энэ 2-3 өдөр юу болсон тухайга ярьсан байхгүй. Hopefully you can trust me now. I do. Yeah, you do. Yeah, I do. Good. Oh, Me Too movement. #Me too. Hi. So I haven't really posted on this channel in the past couple of days or my other channel, and I'm alive. The FBI didn't get me. I know some of you guys are worried, but I just kind of want to talk to you guys about what's been happening the past couple of days because a lot has happened and it's been really stressful. The past couple of days have been filled with just a lot of manipulation, in particular manipulating. Тэрнээс сонссон одоо би Stephanie-гийн талыг ярьж байгаа гэсэн үг шүү. Stephanie хэрхэн өөрийнхөө үзэгчдэд тайлбарласан тэр өнцгийг нь ярьж байгаа. Тэгээд дараад нэг Avocado-гийн өнцгийг бас ярина, окей. За, тэгээд ингээд бичлэг жолоо барь явжсан чи гэг үнтэн тэгж хэлэнгүүд нь Stephanie амар сонь санагцсан гэл тэгж байгаа байхгүй. Би ерөөсө тэгж одоо тэ Veronica-гийн талаар юм ярина гэж хэлээгүй шүү дээ. Ягаад ингэж байгаа юм болоо би like I don't want to talk about it гэж бодсон юм байна л да. Тэнгүүд тэр шууд хариулсан гэнэ Nikokora no We're not gonna talk about it. Тэ ярихгүй штэ тийм ярихгүй гэд хэлсэн мэл тэгсэн чинь ингээл Nikokora Stephanie л хараад then why did you say you were going to yesterday гэл тэгсэн мэл чи өөрөө надад өчтөр тэр Veronica-гийн талаар ярина гэж хэлээ үстэ гэтгсэн мэл тэгсэн чинь үгүй би тэгэж одоо spill the tea дээ би өстө энэ драмагийн тухай яриадтай Veronica-гийн талаар өстө хамаг муу юмыг нь илчлээ тэгэж ярина гэж хэлээгүй зүгээр чи надад хідүүлээ одоо mukbang хийж ахта shukbang-ийн тухай ярихгүй тэр shukbang драмагийн тухай ярихгүй бол болохгүй хаа ягаад гэвэл хэрүү хоёлаа одоо энэ хүү видеон дээр ярихгүй бол хүмүүс доор нь те танаа үзэгчид чинь ингээл доор нь коммент бичээл ягаад shukbang-ийн талаар ярих байгаа юм бэ? Та хоёр ингээд гиг үнтгийн коллаб хийж байгаа чинь shukbang-тай холбоотой юм уу ч гэдэг юм уу те. Тим одоо юмнуудыг хүмүүс асуугаад унаа. Тэгэхээр угаасаа хоёлаа бичлэгээ хийж байхдаа address хийх хэрэгтэй гэж чи хэлэхэд нь Nikokora тэгж хэлсэн мэн л та. Тэнгүүд Stephanie яг тухайн үед нь өчтөр нь өмнөх өдөр нь те. Тийм юм байна. Бас ингээд shukbang drama-гийн тухай бүр ярихгүй байх одоо бас хэрэггүй мэн зүгээр address хийя гэж хэлсэн минь address хийнэ гэдэг наа тийм юм болсон. Гэхдээ одоо ингээд тэ хүмүүс resolve хийгээд энэ драмагаа ардаа орхиж байгаа гэсэн ухааны юм тэгж
ярих гэжсэн. Тэгээд Shookbang драманаас болж ингээд бит хоёр collab хийж байгаа зүйл бишээ, зүгээр ингээд тэ би бинийгээ олоод ингээд зүгээр collab хийхээр болсон гэж тэгэж ярина гэсэн болохлоос би ерөөсөө Veronica-г доромжилж тэ Veronica-гийн талаараас хамаг юмыг нь илчилж ингээд тэгэж тийм талаар ярина гэж би хэлээгүй маа гэсэн юм байна. Тэгсэн чинь Nikakara тэрийг нь сонсчод ингээд ууралсан юм шиг болсон гинэ. Жоо апсет болол ингээл чимээгүй болол. Тэгэл Stephanie тэр үедээ ингээд жолоо барьж хата амар awkward гэсэн гинэ. Яа юу болчихоо те. Ингээл айгүй ингээл awkward гэсэн гинэ. Тэгээ тэр мөчөөс хойш ер нь ингээд юу н өөрчлөгдсөн гэдэг байгаа байхгүй одоо жоохон atmosphere тэр vibe ингээд өөрчлөгдсөн гэдэг. Тэгээд яг эхнийхээ бичлэгийг хийлээ. Одоо Nikakara Avocado-гийн channel дээр байсан бичлэг нь аа штэ гуруулаа сууж байгаа л ингээд ярьж мэрэл те. Zach Choi бол угаасаа ярьдаггүй учраас зөвхөн Nikakara Avocado Stephanie хоёр л яриад байгаа гэсэн үг. За тэгээд яриад бичлэгийг хийгээл явжсэн чинь гиг үнтгэл ингээл Nikakara Avocado ингээл Stephanie лөө хараал одоо тэр талаар яриад унсан гинэ. Чи ингээд ярих уу тэгээ Shookbang-ийн тухай ярих уу эсвэл чи бас дахиад бодлоо өөрчилсөн үү гэд асуусан юм байна л да. Тэнгүүд ингээд Stephanie амар сонирн болол тэгвэл камерны өмнө нэг тэрийг харуулж чадахгүй тэгээ гэл яриад тий Shookbang ийм юм басан гэл зүгээр айгу тийм lightly ярьсан гэн айгу хөнгөн байдлаар айгу тийм сүртэй ста драма тэр ста Veronica намайг тэгсэн ста Veronica угаасаа муухай балер хүүхэн энэ гэсэн ухаантай маягаар ярихгүй те зүгээр ингээ айгу хөнгөхнөр тий нэр Shookbang драма тийм болсон гэдэг ингээд яриад өнгөрөх гэсэн чинь хин Nikakara Avocado ерөөсө тэрийг нь хүлээж авахгүй бүр ингээд улам цаашаа явах гад манайхаа те манайхаа ч гэж хэлээгүүл те би бол манайхан гэж хэлдэг те гэхдээ хүмүүс ч ингээ you guys гэж ярьдаг штэ би болохоор монголоор манайхаа Nikakara Avocado ингээл өөрийнхөө үзэгчтэй зориулаад you guys одоо хэрөө Stephanie Soo-гийн өчтөр надад битгаар хойлохнаа байж хата хэлсэн Veronica-гийн тухай хэлсэн зүйлийг та нар хэрэг сонсох юм бол it's gonna blow your mind тест та нар бүр амар шоконд орно энэ гэсэн зүйл ярьсан мэн л да. Бүр ингээ Veronica бүр бараг л иймэрхүү төрлөөр ярьсан гэнэстэ Veronica бүр ингээ Stephanie айгу муухай юм хийсэн юм байна лээ. Бүр ингээ заваасан бүр бараг torture хийсэн юм байлаа. Тэгээд хөөхий Stephanie өстө бүр Veronica-гийн юу хийснийг та нар сонсвол гэсэн тиймэрхүү үгнүүдийг ашиглаадсан гинэ. Бичлэгэн дээр тэгээд Stephanie амар тийм awkward болоод яагаад ингэж яриад байгаа юм болоо гэж амар сонирн болоод те дотроо тэгээд бодоод тэр одоо Nikakara Avocado болохоор амар тийм маягаар ярьдаг штэ амар хүндтэй өстө Veronica юу хийсэн гэж бодож ингээд Stephanie тэрийг сонсчод жоохон тэрийг нь өөрчлөх гээд vibe-ыг нь өөрчлөх гээд те үгүй you're making it sound like she did something really bad гэлтгсэн юм л да. Чи ингэж яриад бүр Veronica надад амар муухай юм хийсэн юм шиг юм яриад байна тийм юм байхгүй гэд ингээд жоохон хөнгөн болох гээд ингээд тэндээс бултах гээд тиймэрхүү одоо сэдвийг нь өөрчлөх гээд ингээд хичээгээд байсан юм байна л да. Зүгээр тэгээд хахад ингээл Nikakara Avocado бүр дахин тэр тухай яриад байсан гинэ. Ер нь л ингээ Veronica-г л жоохон муулуулах гад ч гэх юм уу те Stephanie-гаар Veronica-г муулуулах гал ингээл юм яриадсан гинэ. За тэгээд тэрнээс болоод ингээл Stephanie амар awkward гэсэн гэж аахгүй. Тэгэл тэр бичлэгийн туршид амар сони юм бэ гэж дотроо бодсон гэж аахгүй. Яагаад би бол өчтөр хэлэхдээ би тэг буруу ойлголоод хэлсэн байх та би бол ингээд Shookbang драмагийн тухай зүгээр address хийнэ гэсэн болохоос Veronica-гийн тухай ингэж доромжилж зоош нь хийж ярина гэж бодоогүй яагаад ингэж байгаа юм болоо гэж амар тэгж бодсон гинэ. Тэгээд тэр мөчөөс хойш бүр ингээд Stephanie Nikakara Avocado-с бүр ингээд айх мэдрэмж төрсөн гэж аахгүй. Миний одоо те өчтөр тэрний өмнөх өдөр ч юм уу те ингээд хамт хоол молонд орж байхдаа ингэж анх танилцахдаа одоо харсан айгу гоё тэ элдэг залуу байх шүү энэ гэж бодсон тийм хүн биш вэж миний бодсноос шал өөр хүн байж ямар амар хүн бэ би жоохон айх мэдрэмж төрсөн тэр гэж Stephanie ярьж байгаа байхгүй юу. За тэр бичлэгээ хийж дуусгачаад дараад нь одоо Zach Choi-ийн гэрлөө очиод дараагийнхаа бичлэгийг нь 3 хийх хэрэгтэй байсан юм байна л да. Тэгээд тэр нь болохоор зүгээр нэг ASMR видео тэг юм ярихгүй зүгээр ярихтаа эсвэл ингээ хэрүү ярих бол ингээ хоорондоо шивнж ярих те бараг юм ярихгүй ингэж ярих хэвээр тийм төрлийн бичлэг байсан. Тэгээд Stephanie яг тэр үед өмнөх бичлэгтэр нь ингээ хэрхэн одоо Nikakara Avocado камерын урд өөрийг нэггүй байдалд оруулаад амар юм асуугаад те өөрийг нь бүр ингээ confront хийж байгаа юм шиг те тийм байсан болохоор ингээд тэгээд Nikakara Avocado-гоос бүр ингээ айдаг болсон учраас те тэр бичлэгэнд нь ормооргүй санагдаад жоохон хин төгөөлсэн гинэ. You guys don't really need me for this video, right? It's just ASMR video. Энтрэгэл яриадсан гинэ. Та хоёрт одоо баг
энэ бичлэгэн дээр миний хэрэг байхгүй хаа. Та хоёр ингээ хойлохнаа бараг хийж болох байхаа. Та хоёр угаасаа ингээл юм ярихгүй ингээ whisper энэ хийх юм чинь бараг миний шаардлага байхгүй хаа гэж гарах гэж хичээсэн гинэ. Тэр ингээд бичлэгээ хийхгүй. Тэгсэн чинь л Nikocado Avocado Stephanie, we're also tired. Тэгээ бид хоёр ч гэсэндээ ингээ ядарч штэ. Тэгэл зүгээр нэгэнт хийсэн юм чинь хийн гэсэн юм а хийгээд дуусгачих тэгж хэлсэн гинэ. Тэгэхээр нугасаа гарах боломж байхгүй. Тэгээд хийхээс өөр аргагүй болсон гинэ. Тэгээ тэр одоо шивнж ярддаг те. Тэр бичлэгээ ингээл хийгээл эхэлчихсэн гинэ. Тэгэл хийгээл ингээл ер нь л бас ингээд айгу awkward, uncomfortable байсан гэл Stephanie яриад байгаа байхгүй. Тэнгүүтээ яг бичлэгийн төгсгөлд Nikocado Avocado Stephanie лөө ингээ харангуйтай is there anything else that you would like to say гэж хэлсэн гинэ. Оо чамд өөр хэлэх зүйл байна уу гэд ингээ асуусан гинэ. Ингээ өөрлөө харж байгаа. Чамд өөр хэлэх зүйл байна уу гэ ингэж асуусан. Тэгэл хэлэнгүүт нь өстө I feel so good гэлтэж байгаа байхгүй юу. Бис амар дотор пал хийгээл явчихсан те. Дотор сонирн болол явчихсан гэж хэлж байгаа байхгүй юу. Дахиад л одоо нөгөө нэг Veronica-гийн талаар намайг одоо ингэж interrogate хийж одоо надаас байцаалт авч ингэж юм асуух гэж байгаа мэн гэж бодвол айгүй хэцүү. Тэгэл би тэрийг зүгээр downplay хийх гээл жоохон хөнгөн болохгүй л okay guys, thank you guys for watching me. Thank you guys for watching us eat гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэрэнд нь ингэж жоохон хөнгөнөр хариулах гэдэг зүгээр баярлалаа одоо бид нарыг үзсэнд баярлалаа гэж хэлсэн. Тэгэл ингээд дуусгасан. What would you like to say? Thank you for watching us eat this. Тэгээд тэр бичлэгийн дууссаны дараа маргааш нь энэ бүтэнсээ өдөр байгаа штэ. Бүтэнсээ өдөр энэ 3 бичлэг хийсэн байгаа штэ. Тэгчгээд маргааш өдөр нь дахиад бичлэг хийх хэрэгтэй байсан юм байна. Окей. Нэгдүгээр өдөр гэсэн үг штэ. За тэгээд гэрлэгөө ингээд Stephanie яваад тэгэл гэрлэгөө очиж явах замдаа л ингээл амар дотроо бодсон гинэ амар дотор нь хэцүү байсан гэж ярьж байгаа байхгүй. I just felt so cornered гэлзээ. Би өстө буланд ингээд хөгдөөд бүр албан хүчтэйгээр ингээд юм хийж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би бүр надад амар би бүр ингээд үгүй гэж хэлж болохгүй юм шиг санагдсан. Би ингээд Nikocado Avocado үгүй гэж хэлж чадахгүй бүр ингээд намайг амар corner хийсэн юм шиг тийм мэдрэмж төрсөн. Би бүр ингээд юу яаж агаад гэрлүүгээ машин барь явж байхдаа уйлсан. Тэгэл би гэртээ очоод одоо сүйт залуудаа ч гэсэндээ яг юу баснаа хэлж чадахгүй ингээл уйлаад надад амар хэцүү байсан гэл те. Тэгэл дотроо ингээд бүр тийм inner battle хийжсэн гинэ. Дотроо ингээд бүр ингээд өөртөө тэмцэжсэн гинэ. Нэг хүн доторх хүн нь болохоор те. Өө чи тэ өөрөө Nikocado Avocado тийм mixed signal өгсөн байна. Өмнөх өдөр нь болохоор тэгээ одоо юу яри Shukbang болон Veronica-гийн тухай яриа гэж чи өөрөө хэлчихээд дараад нь тэгэж Nikocado Avocado ойлгуулчихсан мөртлөө өнөөдөр болонгууд чи ингээд өөрөө бодлоо өөрчилсөн юм шиг тэгэж Nikocado Avocado-г жоохон confuse хийлгсэн байна те толгойг нь эргүүлүүлсэн байна. Тэгэхээр чиний буруу штэ гэж миний доторх нэг хүн хэлжсэн. Гэтэл нөгөө хүн маань юу гэж хэлсэн бэхээр үгүй Stephanie эн чинь чиний буруу биш штэ чи өчтөр хэлсэн штэ те хэлэхдээ тэгэж tea spill хийхдээ тэгэж драмагийн тухай ингээ хүн амьтныг муулах маягаар ярихгүй зүгээр энэ тухай address хийгээд хальт ярина гэсэн болохлоос тэгэж хэлээгүй штэ чи тэгэхээр үгүй гэж хэлээд те өнөөдөр яг Nikocado Avocado чамайг эгүй байдалд оруулаад ингээ corner хийгээд камерны урталд эгүй байдалд оруулахад үгүй би одоо айгүй тухгүй байна те чи ингэж намайг тэгэх ёсгүй байсан миний үгийг мушгаад байна гэж хэлээд одоо явах хэрэгтэй байсан чиний зөв гэж хэлээд миний доторх хүн ингээ battle хийжсэн би юу хийхээ мэдэхгүй I felt like I lost my voice энэ гэж байгаа байхгүй би бүр үнэхээр өөрийнхөө төлөө ингээд юм ярьж чадахгүй дуу хоолойгоо алдсан юм шиг мэдрэмж төрсөн энэ тэрэг амар их юм ярьсан заяа. Тэгэл ер нь л амар emotional байсан гинэ Stephanie. За тэгээд маргааш нь энэ 3 дахиж уулзаад нөгөө collaboration дахиад хийх хэрэгтэй байсан шүү дээ. Тэгсэн чинь өглөө ингээд босоод бүр тэгэж өөрийгөө зовоосоор агаад те амар emotional уйлж мэлсэраад шөнийн 7-гийн биш өглөөний 7 цагийн үеэр унтсан гинэ. Тэгээ бүр ингээд 2 цаг хүртэл унтчихсан. Тэгээд ингэж хэлж байгаа байхгүй Stephanie I was in and out of sleep. Энэ бүр айгүй чухал болсон зав. Тэгэхээр та нар сайн санаад ав. In and out of sleep гэхээр нэг унтаал нэг сэрэл нэг тийм унталтайдаг да ингээл унтаад ч байгаа юм уугүй ч юм уу. Тэгэл нэг унтаал дахиж сэрэл нэг унтаал дахиж сэрэлтэй. Тиймэрхүү маягтайгаар ингээ унтчихсэн гинэ. Тэгээд 2 цагт яг боссон. Тэгээ харсан чи айгүй олон тийм missed calls байсан гэж байгаа байхгүй. Хиний Zach Choice ч залгахчихсан, Nikocado Avocado-гоос ч залгахчихсан. Тэгээл тэр хоёр ингээл messenger бичсэн байсан гинэ. Тэнгүүд Stephanie ингээд энэ хоёр л ингээ хамт group chat-аар бичсэн гэж байгаа байхгүй. Эхлээд Zach Choice бичсэн гэж байгаа. Ерөөсө group chat-аар бичээгүй зөвхөн Zach Choice ингээд message-ed I was in and out of sleep the whole night энэ гэсэн байгаа байхгүй. Би ингээд бүр айгүй оройтож унтаад тэгээд edit хийх хэрэггүй байсан юм байли. Би ингээд те айгүй шүн гэртээ ирсэн мөртлөө edit хийгээ суужчихсан. Тэгээд ер нь I was in and out of sleep
Тэ унтаад байгаа юм шиг өгөж байгаа юм шиг. Тэгээд ер нь би өглөө боссон чинь жоохон ингээд би муу байна. Тэ I don't feel good. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр ингэж юу яаж чадахгүй нэ. I have to cancel today гэсэн юм. Өнөөдөр ингэж бичлэг хийж чадахгүй байна. Та хоёр надгүйгээр хийчихээ. Тэгээд түүнээс гадна надад зөндөө олон одоо яг 12 сард л байсан юм л да тэр нь. Тэгээд надад одоо жил дуусгаас өмнө өгөх ёстой хийх ёстой спонсорууд зөндөө спонсор бичлэгүүд зөндөө байгаа. Тэгэхээр тэр мөрнийгээ одоо хийхгүй бол дедлайн болчихсон байна. Sorry, уучлаарай гэд ингээд бичээ явсан байхгүй. Тэгсэн чинь ингээл Никакара Авакара амар ингээл бас Стефани юм бичээд тэнгүүдээ яг юу яасан гэж аахгүй. Group chat хийгээд энэ гурав тэгээд Стефани бас яг л тэр тухайгаа ингээд бичсэн байл да уучлаарай гэдэг ингээд юм хүн бичсэн байна. За тэгсэн чинь Никакара Авакара ингэж хариулсан байгаа байхгүй юу. Чи одоо тэ наадхаа одоо л мэдж байгаа юм уу те ингээд өөрөө дедлайнтай байгаа спонсоруудын бичлэг өгөхтэй байгаа гэдэг чи одоо л одоо анзаарч байгаа гэсэн үг юм уу? Би чамааг ингээ хүлээгээд өнөөдөр өглөө босчоод бүр 5 цагийн туршид бид нэр чамааг хүлээлээ. Чи хэрвээ тэ үнэхээр in and out of sleep байсан бол чи тэр out of sleep байх үедээ те ингэж унтаал сэрэл байсан бол тэр сэрсэн байх үедээ ягаад өглөө бидний дуудлагыг харчаад ингээд бичээд cancel хийх шаардлагатай боллоо гэдгийг хэлээгүй юм би одоо ингээ бүрхүүл бүтэн 5 цаг хүлээлгчээд ингэж хэлээд хахтай яах вэ гэж Никакара хэлсэн байна лээ. Veronica яг чамд ийм зүйл хийхэд чамд таалагдаагүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд Стефани л Никакара тэгж хэлжсэн юм шиг үлээ. Ингээ Veronica одоо бид хоёр ингээ хамтдаа юм хийх гээд яриа тохирсон байсан чинь ингээ cancel хийчихсэн last minute cancel хийчихсэн тэр л гэж хэлсэн юм шиг байна. Чамд Veronica бас яг адилхан юм үйлдэл хийхэд чамд таалагдаагүй үстэй. Яг тэрнтэй ч адилхан надад санагдчих гэж Никакара хэлсэн байна лээ. Тэгээд үгүй би ерөөсө чамааг хэлээд байгаа юм чи ойлгохгүй байна гэд ингээд Никакара ер нь амар ууртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэнгүүд Стефани яг ингээ үнэнгээ хэлсэн байл да. Уучлаарай тэгээд би ингээд ерөөсөө та хоёрын цагийг үргэсэн тийм одоо бодол байгаагүй шүү. Тэгээд яг үннийг хэлэхэд бол тэ өчтөр хэрхэн одоо бичлэг хийж хахад тэр дунд одоо яригдсан яриатай Veronica-гийн талаар ингээл асууж масуугаал намайг interrogate хийгээдсэн чинь надад ерөөс таалагдаагүй айгу тийм тухгүй болгосон. Тийм учраас би ерөөсөө ингээд дахиж ингээ хамтдаа бичлэг өнөөдөр лав хийх одоо тийм бодол байхгүй байна. Чи ойлгохтой болохоор би ингээд тгийа Veronica-гийн талаар ингээд юм ярьж муулаа гэж намайг хэлсэн гэж бодсон юм шиг үлээ. Гэтэ би miscommunicate хийсэн юм шиг өөрийгөө тайлбарлахтаа ингээд зүгээр тайлбарлаагүй юм шиг надад ерөөсөө тэгэж Veronica-г доромжлох ч юм уу тийм муулах тийм ямар ч хүсэл байгаагүй. Тийм болохоор надад айгу тухгүй байсан өчтөр гэж тайлбарсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Никакара Авакара ингээд хариулж байгаа байхгүй юу. Тэгвэл чи яагаад тухайн үедээ надад хэлээгүй өчтөр те ингээ бичлэг хийж хагаад зогсоогоод те камер ингээ зогсоогоод I don't want to talk about it. Би ерөөсөө тэр тухай ярмааргүй байна. Битгий ингээ асуугаад бичлэгийн дундуур гэж чи яагаад ерөөсөө надад хэлчих болоогүй гэд хэлсэн мэн л да. Тэгээд чи бас энэ тухай яагаад ингээ Zack хэлээд байгаа юм. Тэгээ Zack-ийг ягаад энэ group chat-д хэлж байгаа юм. Би чамруу ингээд privately зүгээр ингээд өглөө message чи ерөөсөө над руу privately хариу өгөөгүй мөртлөө энэ тухайгаа ингээд Zack-ийг оруулж ирж аваад group chat хийгээд бичээд тахтай яадгийн тэгсэн байгаа аахгүй. Тэгсэн чинь Stephanie зүгээр ингээд гуруулаа ингээд collaborate хийн гэсэн болохоор би ингээд group chat хийсэн юм аа тэгсэн чинь Никакара Авакара чи гэхдээ өглөө сэрэнгүүтээ Zack лөө ингээд privately би очиж чадахгүй нэгэ бичсэн байсан мэдтэй. Тэгсэн мөртлөө тэрнийгээ надад бичээгүй privately бичээгүй. Тэгээ байжснаа ингээд group chat нэнгүүтээ энэ баахан тухайгаа ингээд тэгээ өөрөө хэрхэн uncomfortable санагдсан бэ энэ гэдэг тухайгаа заавал group chat дээр бичиж тахтай яадгийн. Тэргээд ер нь ингээд back and forth нилээ юм болсон юм байна заяа. За тэгээд ер нь Стефани ингээд хариу бичих бэлдсэн байна л да. Тэгээд тэгсэн чинь Никакара Авакара бүр ингээд зөндөө олон удаа өөрлөө ингээд дахин мессеж хэлсэн гинэ. Тэнгүүдээ зөндөө олон удаа залгаж одоо FaceTime хийх гэж энэ дөр оролцсон гэдгсэн. За тэгчгээд харсан чинь Никакарагийн одоо Instagram-ийн story, Snapchat story энтрийг нь харсан чинь өөрийг нь айгүй ингэж одоо доош нь хийсэн, өөрөөр нь тоглоом хийсэн, өөрийг нь жоохон айлгаж сүрлүүлээд ч байгаа юм уу те. Тиймэрхүү зөндөө олон юмнуудыг ингээд постлчихсан байсан гэдгсэн. Одоо жишээ нь гэх юм бол нэг ийм одоо постыг өөрийнхөө Instagram дээр хийсэн байгаа байхгүй юу хин Никакара Авакара ингээ өөрийнхөө зүгээр царайг ингээ оруулчихсан заяа. Тэнгүүтээ I'm this effing close to making an exposing video. Should I? What the F is wrong with people? So rude, self-serving and inconsiderate гэж бичсэн байгаа байхгүй юу. Exposing video те ингээд энэ булхайг нь илчлэх бичлэг хийхэд ийм ойрхон байна. Би хийчихүү булхайг нь илчлэх бичлэгээд. Тэгээ ер нь ингээ хүмүүс what the fuck is wrong with people? Тэгээ ер нь хүмүүс бүр яачихсан юм бэ? Амар тийм бүдүүлэг, self-serving, өөрийгөө л бодож хичээдэг. За тэнгүүтээ ерөөсө хүмүүсийг бусдыг боддоггүй inconsiderate гэд бичсэн байгаа байхгүй юу Никакара тэр постн дээр. За тэнгүүтээ бас story хийсэн байгаа юм аа. Story дээр болохоор making some tea you guys, you won't believe the audacity people have, but I have
lots of receipts and audio clips гэж хэлсэн байгаа байхгүй. Би the making some tea би ингээ цай хийж гинэ манайхаа одоо танартаа зарлах гад те. Та нар бүр итгэхгүй зарим хүмүүс ямар амар тийм audacity те бүр ингээ одоо audacity чинь монголоор юу гэж орчуулах юм болоо? Audacity зориг зүрх гэж одоо орчуулах юм байна заяа орчуулагдаж байна. Ер нь юу гэсэн үг гэхээр чи өөртөө ямар ичхгүйгээр те бүр ямар нүрээрээ тэгдэг байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ Монголд. Ер нь тиймэрхүү төрлийн үг гэсэн үг заяа. Тэг бүр яахлаараа ийм хүмүүст ийм зориг зургтай ийм нүур байдаг байна ингэж хүмүүсийг доромжлох те энэ төр гэд те тиймэрхүү зүйл ингэ бичсэн. Тэнгүүтээ I have lots of receipts and audio clips гэсэн байгаа байхгүй. Надад зөндөө олон нотлох баримтууд болон одоо audio clipтэй ингэ хураагаад авчихсан одоо recording энэ байгаа тэднийг ингээ бүр зарлнаа бүр ингээ өөрийнхөө бичлэгэн дээр одоо тэр булхаг нь илчлэх бичлэгэн дээр ашиглана энэ гэж тиймэрхүү төрлийн одоо жоох сүрдүүлж байгаа ч юм уу тийм story хийчихсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ энэ бол This is kind of funny you guys. Энэ бол айгүй инээдтэй заяа. Энийг ийм бас л story дээр заяа. In-N-Out гэд Америкт байдаг ялангуяа нэг Californiad байдаг burger chain like fast food restaurant заяа ингээд McDonald's энтертэй адилхан нэг тийм түргүү олны газар. Тэгээ In-N-Out гэдэг нэртэй заяа. Тэгсэн чинь тэр In-N-Out гэдэг дээр яг логон дээр нь of sleep гэд нэмчихсэн байгаа байхгүй. Яг бол Stephanie Su ингэж хэлсэн шүү дээ I was in and out of sleep. Тэгээд биччихсэн. Тэнгүүдээ баахан одоо айгу том YouTuber болон одоо өөрийнхөө influencer найз найзуудыг ингээд Nikakara ингээд tag хийчихсэн заяа. Тэгээ найзуудтайгаа ярьж Stephanie-г одоо тоглоом хийж байгаа гэдгийг л харуулах гэж байгаа юм шиг байгаа найзуудаараа нийлж. Тэнгүүтэнд баахан найзуудыгаа Trisha Paytas энтрийг ингээд юу ятсан байгаа. Tag хийчихсэн. Тэгээ иймэрхүү байдлаар те айгу story хийж айгу одоо post энтернүүд хийж жоохон Stephanie лөө дайрсан юм байна лээ. Зуны сайхан дулаан өдрүүдэд найз нөхдөдтэйгоо нийлж аваад гой хөдөө гадаа амралт зугаалгаар явдаг штэ тэ хэдүүлээ. Тэр үед бол ихэвчлэн хүмүүсийн сонгодог alcoholic drink бол пив байдаг тэ. Яагадгүй авж явахад аюу амартай бариад суугаад ч гэсэндээ амар инфляцтай байждаг учраас. Гэхдээ хэдийгээр хөдөөхээр байгаа ч гэсэндээ заавал тэгж пив умааргүй тэ. Гой баарн лаунжинд байгаа юм шиг коктейл уухыг бас хүсэн штэ. За тэгвэл манайхаа хөдөөхээр аян замд аваад явахад боломжтой ready to drink cocktail чин бэн заяа. За тэр нь Club Tales гэдэг энэ хүү ready to drink cocktail байгаа. За Club Tales нь Канада улсын бүтээгдэхүүн байгаа. Тэгээд жинхэнэ коктейлийн найрлагатай савлсан шууд хэрэглэж болохоор ийм коктейл байгаа. За Канада улстай маш их танигдсан өндөр борлуулалттай брэндээс гадна Америкт ч гэсэндээ маш их танигдсан алдартай болсон ийм топ брэнд байгаа. Club Tales нь үнэхээр орчин үеийн залуучуудын амьдралын хэв маягт төгс тохирсон. Тэгээ хаанч хизээч хэрэглэж болно. Үйлчлэг байна уу, баарнд байна уу, эсвэл одоо тоглолтын дээр байна уу, аял зугаалган дээр байна уу те. Хаана л бол хаана, хизээл бол хизээ хэрэглэхэд маш тохиромжтой хялбар байгаа. За тэгээ 6 өөр төрөл байгаа. Strawberry Daiquiri Long Island Iced Tea, Sex on the Beach Blue Hawaiian, Sunny Margarita Bahama Mama гэд ийм олон төрлүүд байгаа. Тэгээ та нар сая нэрүүдийг сонсоод бол угаасаа зүгээр коктейлнүүдийн те баарнд эсвэл клабанд зарагддаг одоо бартендерүүд хийдэг тийм коктейлнуудын нэр байгаа гэдгийг бол ажигласан байгаа. Тэгэхээр яг л бартендерүүд баарнд клабад хэрхэн коктейлүүдийг хийдгүү яг л тийм амт чанараараа савлагдсан байгаа гэсэн үг. За тэгээд Club Tales-ыг World Wine компанийн маань Монголд аль биесны эрхтэйгээр оруулж ирж худалдаалдаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань хэрэг Club Tales-ыг амталж үзмээр байгаа бол World Wine CGM гэж ороод онлайнаар захиалгаа өгөөд хүргүүлээд авах боломжтой. Аль эсвэл та өөрт ойрхон байрлах World Wine дэлгүүрийн салбаруудаас очоод худалдаа авалтаа хийх бас боломжтой. За тэгээ бас бусад том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ худалдаалагдж байгаа шүү. За тэгээ ялангуяа манай залуучуудад Club Tales аягүй сонирхолтой байх гэж бодож байна. За ингээд Club Tales-ийнхаа өөр төрлүүдийг шимж уугаад найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Stephanie энэ story-нуудыг нь харчаад, энэ пост-нуудыг нь харчаад энэхүү бичлэгээ хийх болсон байгаа хгүй. Why I'm scared of Nikakara avocado гэдэг ийм 47 минутын бичлэгийг Stephanie хийж тавьсан байгаа хгүй. Тэгээ та нар thumbnail-ыг нь харах юм бол ингээд уйлж байгаа. Ингээд өөрийгөө барьчихсан. Ингээд уйлж байгаа тийм одоо thumbnail-тэй заяа. Тэгэд энэ бол бүр амар их үзэлт авсан. Ингээд тэрийг нь хүмүүс үзээд бүр ингээд хинлөө Nikakara avocado бол тухайн үед амар дайрчсан байхгүй юу. Яагаад вэ гэхээр Stephanie яг энэ одоо миний танаар сая тайлбарлаж өгсөн зүйлүүд ээ штэ. Тэр зүйлүүдийн тухай яг ингэж тайлбарлахаас гадна өөрөө хэрхэн мэдэрсэн бэ те өөрт нь ямар хэцүү байсан бэ энэ төр галтай тэр inner monologue ч юм уу тэр inner battle энэ төр ярьж марихаас гадна хамгийн гол нь гэх юм бол энэ бичлэгээ эхлүүлэхдээ нэг тийм клип
оруулчихсан байгаа байхгүй юу. Тэгээ би тэр бичлэгийг анх ингээ үзэж байхдаа тэр бичлэгийг нь харчаад хамгийн анхныхаа клипийг нь харчаад oh my god Никакара бүр өөрийг нь яасан юм бэ бүр баг өөрийг нь хүчнэцсэн юм уу гэж тийм бодол надад төрсөн байхгүй. Ягаад гэвэл өөрийнхөө нь яг гэртэл байгаа юм шиг байгаа байхгүй. Буудан дээр ингээ суужчихсан ингээ амар уйлаатж байгаа юм ингэж ингээд тэгээ хажууд нэг эрэхтэй байгаа байхгүй. Өөрийг нь ингэж барьж бариад исэн байхгүй юу. Тийм бичлэгээ, тийм одоо өөрийнхөө гэрийнхаа нууц камерт үлдчихсэн тэр дүрсээ одоо яг энэ бичлэгийнхаа ихэнх хавцаа оруулчихсан байхгүй. Би бол тэнгуүдээ яаж байгаа те би яга Никакароогоос айдаг вэ энэ төр гэд гарчиг өгчихсөн тэнгуүдээ уйлж мэлж байгаа тамнел тавьчихсан болохоор би болохоор би ч гэлтгүй ер нь хинч харсан тэр бичлэгийг үзсэн бай. Бараг Никакаро өөрийг нь хүчнсэн юм шиг те тиймэрхүү одоо мэдрэмж төрүүлж исэн. Түүнээс гадна зөвхөн энэ тухай ярихаас гадна Стефани ингэж хэлсэн байхгүй би ингээд анх Никакаротой ингээ уулзаад эхний өдөртөө ингээ хоолнд орохдоо би одоо хинт ч хэлж байгаагүй өөрийнхөө YouTube дээр ч гэсэндээ ингээ ярихаас одоо эмээдэг тийм зүйлээ өөрийнхөө айгүй хэцүү надад тохиолдсон зүйлээ ярьсан. Тэр нь болохоор ингээд би өөрийнхөө гэрт нэг удаа бас нэлээд хугацааны өмнө юм шиг үлээ эрэгтэй хүнд хүчндүүлсэн юм байна л да. Sexually assaulted гэж хэлсэн заяа. Тэгэж хүчндүүлсэн одоо хүчрхийлүүлсэн зүйлээ би ингээд Никакарод итгээд ярьсан. Тэгэд Никакаро тэгэд намайг тийм травматай гэдгийг мэдсээр байж иж тэгээ ийм надад ийм зүйл хийгээд айгу тийм хэдийгээр одоо яг энэ адилхан зүйл биш шүү дээ. Хүнд хүчндүүлэх болон одоо ингээд яг бичлэгний өмнө өөрийнх нь ярмааргүй зүйлийг яриулах гээд байгаа юм шиг ингээ interrogate хийгээд өөрийнх нь үгийг мушгиж байна гэж чинь бол уул нь бол адилхан зүйл биш тийм үү. Гэхдээ ер нь Стефани бараг адилхан мэдрэмж төрсөн маягаар ярьсан байхгүй юу. Би ингээд яг тэр үедээ ингээд ерөөсөө Никакарод би ингээ ярихгүй тэрийг ярихгүй гэж өөртөө ингэж өөрийгөө defend хийж ярьж чадаагүй болохоор би үнэхээр ямар ч тийм дуу хоолойгүй юм шиг те өөрийгөө өмөөлөх дуу хоолойгүй юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Тэр нь ямар миний өмнө авч ирсэн мэдрэмжтэй адилхан мэдрэмж байсан бэ гэхээр яг тэр тухайн үед би өөрөө хүнд хүчндүүлэхтэй авсан те тэр ингээ үгүй гэж хэлж чадахгүй байгаа тэр мэдрэмжтэй надад айгүй адилхан санагцсан. Тийм учраас надад айгүй хэцүү байсан ингээ тэгж ярьж байгаа хгүй. Тэгээ энэ хоёр зүйл ингээ холбочихсон байгаа хгүй. Тэгээ айгүй их тиймэрхүү эдитнүүд хийсэн байсан. Тэгээ хамгийн ихэндээ яг тэр одоо өөрийгөө хүнд хүчндүүлж байгаа юм. Мэдгүй нэг тийм бичлэг байсан. Яг тэр нь гэхдээ яг хүнд хүчндүүлж байгаа бичлэг биш л авах л та. Гэхдээ нэг тийм бичлэг оруулчихсан. Тэнгүүтээ би ингээ хүнд хүчндүүлжсэн гэж яриад тэнгүүтээ Никакаро Авакарогийн тухай яриад тэгэхээр ер нь хүмүүсийг бараг жоохон ингээ ихэн үедээ ялангуяа айгүй жоохон confuse хэлэхээр үнэхээр Никакаро Авакаро чамайг баг хүчнэцсэн юм уу гэж бодогдохоор тийм юм байдалтайгаар эдит энтрээ хийсэн байсан. Hopefully you can trust me now. I do. Yeah, you do. Yeah, I do. Good. Oh, Me Too movement. #me too. Түүнээс гадна одоо ер нь Никакаро иймэрхүү төрлийн хүн юм бэлээ гэдгийг харуулахын тулд дээ штэ те нэг өөр бичлэгийг харуулсан байхгүй. Никакаро Авакарогийн одоо нэг бичлэгийг нь өөрийнхөө YouTube-наас устгацсан байсан бичлэгийг нэг өөр channel тэ ингээд бас л нэг тиймэрхүү compilation маягийн хийдэг, parody маягийн хийдэг тиймэрхүү channel аваад тэр Никакарогийн бичлэгийг ингээд тавьчихсан байгаа хгүй өөртөө channel дээр. Тэрэн дээрээ Никакаро юу ярьжсэн бэ гэхээр Нью-Йоркд нэг удаа очиод нэг бас л айгүй жижигхэн creator юм шиг байгаа заа нэг эрэхтэй те. Тэр Никакаро Авакаро ч өөрөө юу штэ ижил хөөстэн. Тэгээд тэр залуутай ингээд collaborate хийхдээ өөрөө дотроо бодож исэн юм шиг байгаа Никакаро Авакаро ингээд энэ залууд жоохон ингээд crashлдаг. Тэг хоорондоо ингээд жоохон юм хүн болно гэж дотроо бодож исэн юм шиг үлээ. Дотроо энэ хоёр ингээд унтаж чифтэндээ ч гэдэг юм аа тийм бодож исэн юм шиг байгаа юм л да. Тэгсэн чинь тэр залуу нь ерөөсө collaboration хийчихэл ингээд яваад гисэн ерөөсө тэгэж өөрт нь тийм юм үзүүлээгүй юм гинэ. Өөрт нь таалагдж байгаа ч юм уу те. Тэгээ тэрэнд нь ингээд амар одоо гутарсан ч юм оо хаста бүр ингээд өдөржингөө хамт байж миний цагийг үрчгээд те надтай унтахгүй яваад гэж байгаа юм да гэсэн маягаар ингээд тэр бичлэг хийсэн байгаа байхгүй юу. We'll hang out, we'll do our stuff, we can mukbang and then do stuff after. You know, it was not about just film with me. It was about like, we're gonna get it on. I literally blew dry my hair all over again. I put on so much perfume, I wasted it. I wasted $90 perfume. And I made sure I washed my extra good. And they eat all your food and they leave and you're like, I wasted my time and I scrubbed my... Тэр бичлэг нь угаасаа айгүй жоохон онцгүй бичлэг болоод тэ хүмүүс ингээд айгүй хейт өгөөд чи одоо хүнтэй заавал унтах албатай юм уу тэр хүн чинь чамтай унтахыг хүсээгүй болоод явцсан байгаа зү тэгж хаад чи одоо ингээд тэ заавал өөстө би айгүй олон цаг өнгөрөөчөд унтна гэж бодсон чи унтаагүй явцсан байгаа юм даа энэ гэж урлаад иймгээ бичлэг хийгээд хасаа ичээч юмчэрэг айгүй хейт комент авсан гинэ. Тийм болохоор Никакаро Авакаро өөрийнхөө бичлэгнээс уулын устгацсан байсан юм бэ.
Окей. Тэгсэн чи тэрийг нь тавьчихсан өөр channel. Тэнгүүд Stephanie Sue тэр бичлэгийг харуулад заяа. Тэр бичлэгийг харуулад Nikakara Avakara угаасаа ер нь ийм хүн байсан байх лээ. Тэгээд тэр бичлэгэн дээр хүртэл ингээд Me Too movement гэж байдаг штэ. Me Too movement гэдэг яг нөгөө тэр үед амар хүчээ авч яасан те. Одоо хүчинд автжсэн, одоо бэлгийн дарамтанд орж исэн зөндөө бол эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд гарч ирээд ингээд нэгдээд те ингээд хүмүүсийг өөрсдийнхөө хүчирхийлэгчдийг хүчиндэгчдийг ингээд ил болгох цагдаад өгөх гэсэн нэг тийм хөдөлгөөн үүсчихсэн те. Тэгсэн чинь тэр Nikakara Avakara тэр бичлэгэн дээр тэр залуугийн тухай ярьжсэн бичлэгэн дээр л өстой тэр залуу баг Me Too movement-ийн хүн байхаа ухааны юм ярьсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Stephanie өөрийнх нь бичлэгнээр ярьж байгаа байхгүй юу. Me Too movement is not something that you can make fun of. Энтергээл нэг тиймэрхүү төрлийн хэлчихсэн байсан. Me Too movement-ийг одоо чи ингэж өөрийнх нь бичлэгэн дээрээ ярьж хошин болгодог тийм хөдөлгөөн биш. Тэ ингээ хохирогч нарыг чи ингээд одоо юу яаж гэсэн үг тоглоом хийж гэсэн үг гэл тиймэрхүү маягаар Stephanie ярьчихсан байсан. He's not here to be ready for you. Nobody is here to be ready for you. And it's not the little Me Too movement. How dare you discredit an entire movement that the sole purpose was giving people a voice who didn't have a voice. How dare you discredit the entire thing that saved so many people because you had a bad date in New York City. Ер нь ингээд Nikakara Avakara иймэрхүү төрлийн хүн те бараг л хүчнэддэг хүн одоо Me Too movement-ийг одоо доош нь хийдэг төрлийн ийм муухай хүн байсан бэ нэлээ гэж харуулах гэж тэрийг харуулсан юм шиг байл өөрөөх нь бичлэгэн дээр. За тэгээд ийм бөө юм болсон. Энэ бүгдийг ингээд гаргаж ирээ. Тэгээд Stephanie тэр бичлэгэн дээр амар уйлж мэлэг та нар ингээд бас үзүүл үзээрэй. Окей, тэр бичлэг одоо хүртэл байгаа. Бас нэг юм марцсан байна. Stephanie өөрөөх нь бичлэгнээр бас нэг юм ярьсан байхгүй юу? Яг хагасаа өдөр хойлохнаа юу яах гад те бичлэг хийх гээд гэртний ирсэн гэж гисэн шин Nikakara тэр үед анх удаага Nikakara өөрийнх нь гэртний ирж байгаа. Тэгэл орж ирчих хөө ямар гоё ин гэрчээ ямар гоё юм гээл те. Тэгээд ингээд нөхөр нь Stephanie-гийн одоогийнх нь нөхөр нь одоо тэр үеийнх нь fiancé сүү залуу нь Nikakara өөрийнхөө home tour өгсөн гинэ. Бүр ингээд тайлбарлаад дагуулж аваад энэ өрөөнд тим юм энэ төр гээл заяа. Яагаад бол Stephanie саяхан энэхүү гэртээ ороод худалдаж аваад ингээд тогтуулж мөгчүүлсэн болохоор тэгээд Nikakara Avakara бас өөрийнхөө гэрт ингээд дотоод засал хийх гэж байгаа гинэ ингээд тогтчлолт энэ төр хийх гэж байгаа. Тийм болохоор ингээд би чиний одоо энэ галын өрөөний чинь тогтчлтын зураг мөргийг те кабинет энтерний чинь light fixture энтерний чинь ингээд зураг мөргийг нь авч болох уу энэ төр гэж хэлсэн байна лээ. Тэгсэн чинь Stephanie зөвшөөрөөд тэгээд хамтдаа ингээд байж ахтаа болон зураг мөргийг авсан байна л да. Тэгсэн чинь Stephanie-гийн ярьж байгаагаар болохоор өөрийнхөө бичлэгэн дээр би ингээд Nikakara Avakara гэртээ манай гэрт ирсэн байх үеийн одоо нууц камерын бичлэгийг ингээд ухраагаад үзсэн чинь намайг 0 орцсон хойгоор ингээд манай гэрийн зургийг аваад ижсэн байна лээ. Тэгээ манай гэрийн зургийг авахтаа бүр ингээд яг миний security system одоо өөрийнх нь хамгаалалтын тийм нууц камер болон хамгаалалтын системнийх нь одоо monitor байгаа одоо хэрхэн тавьсан те тэр бүгдийн зургийг ингээд аваад ижсэн байлээ. Манай гэрийн зургийг аваад байжсэн байлээ. Тэгээ тэрнээс болоод би амар тийм юу яасан амар эвгүй тухгүй санагдсан те. Тэгээ яаж жагаад би ингээд хинд Nikakara өөрийнхөө зовлон хэлсэндээ би ингээд хүн хүчнөдүүлжсэн гэж тэгээ яаж жагаад тэр хүчин нь болохоор өөрийнх нь гэрт нь л болсон юм байна л те. Тийм болохоор би юу ингээд хүн амтны гэртээ оруулахаас айдаг security одоо system ингээд айгүй хамгаалтын систем энэ төр тавьсан гэж ярьж исэн. Тийм байж ингээд Nikakara намайг явцсан байхад ингээд нууцаар миний security system болон манай гэр мөрийн зургийг аваад ижсэн болохоор би бүр амар эвгүй санагц. Яагаад тэрийг авч байгаа юм бол зургийг авч байгаа юм болон тэргээд тиймэрхүү юм ярьсан байхгүй. За тэгээд манайхаа энэний дараа Nikakara Avakara тайлбарлаад одоо өөрийнхөө талыг гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэнгүүд Stephanie бас дахиад нэг 50 минутын бичлэг хийсэн заяа. How Nikakara manipulated all of us. Гингүүтээ thumbnail дээр all his lies гэтгцэн байхгүй. Хэрхэн Nikakara бид бүгдээр ингээд одоо manipulate хийж толгойг угааж одоо тархиг угаасан бэ гэдтэй. Тэнгүүдээ all his lies Nikakara-гийн бүх одоо худал ярьсан зүйлүүд гэсэн тийм гарчигтай тийм thumbnailтэй бас ингээд хариулт хийсэн. Тэгэл энэ хоёр ингээд хоорондоо зөндөө бол иймэрхүү хариулт бичлэгүүд хийгдсэн байхгүй юу? Stephanie бол 2-ыг хийсэн, Nikakara болохоор 3-4-ыг хийсэн юм шиг үлээ. Бараг 4-5-ыг ч юм уу айгүй хийсэн. За тэгээд одоо өнгөрсөн. Тэгээд 6 жил өнгөрлөө манайхаа энэ бүх зүйлээс болоод. Тэгээд тухайн үед бол бүх зүйлийг хүмүүс сонсцоод дандаа
ер нь ихэнх хүмүүс олон нийтийн ихэнх нь Стефанигийн талд байсан. Никакара ямар амар тийм баг predator төрлийн хүн юм бэ те айгу амар эмэгтэй хүнийг ядж байгаад хүчингийн хэрэгт ингэж орж исэн юм хүнийг эмэгтэй хүнийг ийм мухай одоо мэдрэмж төрүүлээд те травмаг нь буцааж авчираад ингээд гэр мөрийнхэн зураг мөргийг аваад тавьж маваад өстой юу вэ энэ тэргээл дандаа Стефанигийн талд байгаад одоо Никакараг буруутгачихсан. За тэгтэл 6 жилийн дараа 2025 онд 2025 оны 6 сард манайхан Никакара өөрийнхөө чанал дээр гарч ирээд энэ бүгдийг дахиж ярьсан байгаа. За тэрэн дээрээ болохоор одоо энэ Стефанигийн хамгийн ихний хийсэн бичлэг байна шүү дээ. Why I'm scared of Nikakara Avocado гэсэн те. Би ягаад Nikakara-гаас айдаг вэ гэсэн те. Тэр бичлэгийг нь бүр ингээд breakdown хийгээд тэр Стефанигийн тэр бичлэгэн дээр ярьсан бүх зүйлүүд нь амар performative амар жүжиглэлттэй зүгээр ингээд бүх ярьсан зүйлүүд нь худлаа зүгээр жүжиглэж хүмүүсийг өөрийнхөө талд оруулах гэж тэ хүмүүст өөрөө ингэж өрөвдөлтөй болгож харагдуулаад Никакарад л болохтаар айгуу тийм амар аратан predator хүн айгуу амар муухай заван залуу шиг ингэж харагдуулахын тулд тийм одоо жүжиглэлт хийсэн бэ амар тийм theatrical гэл тэгж аахгүй амар тийм театрын яг жүжиг шиг байсан гэдгийг бүр ингээд breakdown хийгээд бүгдийг нь ингэж тайлбарлаж одоо гаргаж ярьсан байгаа. Тэгээд Никакара хэлж байгаа байхгүй. Би яагаад одоо бүр 6 жилийн дараа энийг хийх одоо энийг дахиж гаргаж ирж ярьж байгаа вэ гэхээр энэ олон жилийн хугацаанд хүмүүс бүгдээр яг л тэр Стефанигийн өөрийнхөө бичлэгэн дээр хийсэн тэрэнд нь итгэчихсэн тэр narrative-д нь итгээд намайг муухай муу villain хүн гэж бодоод над руу айгүй хүмүүс дайрдаг гэсэн одоо хүртэл өөрийнхөө channel дээр нь ч юм уу эсвэл TikTok энэ төр дээр нь хүмүүс орж ирээд ингээд коммент бичдэг гэж аахгүй хүмүүс өчөөстэй Стефанигаас уучлалт гуйх ёстой энэ төр гэсэн тиймэрхүү амар их юм бичдгээ хүмүүс ер нь намайг айгүй тэрнээс болоод үзий яддаг тэр зүйлээс болоод хүмүүс намайг чөтгөр шиг муухай villain хүн гэж боддог. Тийм учраас би одоо ингээд үнэхээр enough is enough тэ үнэхээр хангалттай би өөрийнхөө ингээд талыг яг юу басныг ярих хэрэгтэй гэж бодоод гарч ирээд ярьж гинэ гэд Никакара тэрхүү бичлэгээ хийсэн байгаа. За Никакарогийн тэр бичлэгийг үзэхээр маш сонирхолтой. За ягаад гэвэл бүгдийг нь ингээд breakdown хийж байгаа байхгүй. Тэгэд Никакара өөрөө тайлбарлаж байгаа. Би бол жүжигчин хүн гэд. Тэр нь өлөөнө. Никакара ч өөрөө одоо хөгжмийн хүн байсан шүү дээ. Өөрөө хийл тоглодог залуу байсан. Тэнгүүд бас гадна одоо их сургууль сурахтаа юу жүжигчний мэргэжлээ сурж исэн. Тэгэхээр өөрөө бол үнэхээр яг жүжигчний мэргэжилтэй хүн байхгүй. Тэгээд би өөрөө жүжигчний мэргэжилтэй хүн болохоор одоо Стефанигийн тэрхүү бичлэгэн дээрээ хэрхэн жүжиглсэн бэ гэдгийг нь бол бүгдийг нь сайн мэдээд байгаамаа гэдэг ингээд бүгдийг нь тайлбарлаж өгч байгаа байхгүй. Тэгээ эхлээд хэлж байгаа нь болохоор анханасаа тэр Стефани ингээд энэхүү бичлэгээ хийхдээ амар тийм calculated тэ айгу тооцоотойгоор ингэж эдэдээ хийх юм бол ингэж энэ дээрээ уйлах юм бол энэ дээрээ ингэх юм бол хүмүүс ингэж хүлээж авч миний талд орж ингэж хэнийг Никакараг айгу амар хүн юм шиг харагданаа мэдэж амнаа гэж одоо бүр тооцоотой байсан болохоор бүр анханасаа амар тийм calculated байсан гэж ярьж байгаа байхгүй. Тийм учраас бүр хамгийн ихэнд тэ энэ 47 минутын бичлэгийн туршид хамгийн ихэнд оруулсан бичлэг нь яг ингээд өөрийнх нь уйлж байгаа. Ингээ уйлаад бүр ингээ gasping for air гэж аахгүй бүр ингээ тэгсэн нь ер нь тохиолдол зөндөө байсан зэрэг энэ хүү бичлэгэн дээр нь gasping for air гэдэг нь бүр ингээд уйлаад бүр амьсгаа авчихдаг байгаа юм шиг бүр амьсгаагаа ингээд тэмцэж байгаа юм шиг тиймэрхүү одоо үед байсан. And tomorrow because we have collab scheduled tomorrow. So I must have believe that they know the full story. Not just going up against Nick, but look at all the friends he has. You know, who do I have? And I just felt like I couldn't say anything. That's performative. Тэгэнгүүтээ тэр одоо өөрийнхөө камерныхаа дүрсэнд нь гарсантай ингээд нэг эрэгтэй хүн өөрийнх нь дээр байгаад байгаа өөр ингээд чичирч мичирд уйлж мөлж байгаа тийм бичлэгээ оруулчихсан. Тэгэнгүүтээ Me Too movement гэж яриад тэгснээ өөрийнхөө хүчингийн тухай яриад хамгийн ихнийхээ хитгэн секундын дээр тэгээ оруулчихж байгаа юм. Hopefully you can trust me now. I do. Yeah, you do. Yeah, I do. Good. Oh, Me Too movement. #Me too. Тэгэнгүүт хүмүүс тэрийг юу гэж бодгоо гэхээр Никакара өөрийг нь хүчинсэн юм байна л гэж хүмүүст одоо ойлгуулсан. Тэгэнгүүтээ баг 30 минутын туршид өөр юм ярьж явж яснаа тэр тухайга тайлбарлаад тэр одоо бичлэг болохоор эсвэл өөрөө би өөр хүнд урд нь хүчиндүүлж исэн ба гэдгээ тэгэж тайлбарлаж одоо 30 минутын дараа тайлбарлаж байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол тэгэж 30 минутыг үзэхгүй штэ аль үшээний хүмүүс ингэ гарцсан байхад бол тийм л ойлголттой гарчиж байгаа. Хэрвээ тэр бичлэгийг дуустал нь үзээгүй бол хүмүүс Никакара Стефани хүчинсэн мэн гэж баг бодоод тийм ойлголттой гарчиж байгаа. Ягаад гэвэл эхнийхээ бичлэгнийхаа ихэнх үед тиймэрхүү зүйлүүдэд тавьсан болохоор гэж тэгж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ
Никакаро бас өөрөө ингээл яриад харуулж байгаа байхгүй. Стефани ингээд ярьж байхдаа уйлаад гэтээ уйлахдаа яг ингээд нулимс бол харагддггүй. Амар тийм dry тэ бүр ингээд яг нулимсгүйгээр гэт тэ ингэж уйлаад тэнгүүтээ тэр нь бол амар жүжиглэлттэй байгаа нь харагд. And I just remember feeling so gutted. Like my heart had dropped to the ground because I thought it was going to be another interrogation. That's performative. Real emotion is messy. It shows up physically on the body. The swelling of the face, the mucus, the vocal cords being blocked by mucus, the tears that come that don't wait for a cue. But in her video, it was like flipping on a light switch. And it's not the little movement. How dare you discredit an entire movement that the sole purpose was giving people a voice because you had a bad date in New York City. За яагаад гэх юм бол тэгэл гэж уйлжстай гэг үнтхэн дараагийнх нь хэсэг нь ингээд jump cut хийгээл заяа. Jump cut гэдэг чинь шууд ингээд тасалж байгаа шүү дээ. Таслаа шууд өөр scene явуулж байгаа гэсэн. Jump cut хийгээл дараагийнх нь scene нь болохоор зүгээр ингээд амар тайван, амар cool as a cucumber гэж байгаа байхгүй. Бүр өгөрцөн шиг ийм cool band гэж тэгэж хүмүүс зүр үгээд байхгүй. Америкт cool as a cucumber гэдэг нь бол амар тайван амгалан амар relaxed байхаа гэлдэг байхгүй юу. Тэгэхээр Никакаро Авакарогийн хэлж байгаагаар болохоор Стефан амар гэл уйлж мөлөл gasping for air басна дараагийнх нь jump cut нь явлаа. Зөв зүгээр болчихсон те. Шал айгу тайвнаар ингээл инээж мэнэгэл юм яриад. And when most people recount something serious, they don't use parts of their brain to switch in and out of character voices. They just talk. The emotion flows naturally, or it doesn't at all, depending on the person. But here, the emotion switches on and off mid-sentence. One moment she's gasping and quivering for air, and then the next moment she's cool as a cucumber. Иймэрхүү ийм cut хийсэн зөндөө зүйлүүд байсан те. Тэгэд хэрэг хүн үнэхээр genuinely амар уйлаад, genuinely амар emotional ингээд яг жинхэнэ өөрт тохиолдсон юм аа ингээд ярьж байгаа бол те. Хүмүүс бол тэгэж айгүй хурдан эмошноо өөрчлөл те. Нэг амар ингээл уйлжсэнаа, нэг ингээл шул зогсоол амар relaxed болоод эсвэл инээж мэнэгээл те. Тэгэх боломж байдаггүй. Эн чинь бол зүгээр бүгд жүжиглэлтэй байгаа үстэй гэдэгтэй хүмүүс Никакаро тэгэж харуулсан байгаа. За тэгэд түүнээс гадна одоо өөрийнх нь мессежийг уншихтаа Стефани өөрийнх нь бичлэгэн дээрээ Zach Joy болон өөрийнх нь болон тэгэл Никакаро Авакарогийн ингээд гуруулаа ингэж бичиж мэдсэн тэрхүү мессежүүдийг ингэж хүмүүст уншиж өгж байгаа байхгүй юу. Тэгэхдээ та нар ингээ хараарай хэрхэн ингээд хоолоогоо өөрчилдөг вэ гэд заяа. Яг өөрийнхөө мессежийг Стефани уншихтаа болохоор okay guys sorry I've been in and out of sleep гэд амар тийм гинэн хонгор хоолоогоор ингээд те уучлаарай хоёроо би ингээд унтчихсан байна те би ингээд би өвдөд байгаа болохоор ингээ cancel-ээс өөр аргагүй боллоо гэд ийм хоолоогоор ярьдаг. А тэгснэ Никакаро Авакарогийн одоо мессежийг унших болохоор шууд хоолоогоо өөрчлөнгөө те. And you stood me up for 5 hours. Don't play games. Гэд шал өөр ингээ бүдүүн айгүй амар ширүүн хоолоог ингэж одоо ашигладаг. Take our text messages for instance. She starts out all smiley and giggly. I've been in and out of sleep all afternoon after staying up late, and I realized I had a few sponsors due. I hope you guys understand. But then seconds later switches into a new character voice when reading my texts. Stephanie, I have been sitting here for 5 hours. So no, I'm sorry. I do not understand. But ignore me for 5 hours after that. Don't play games. And then it goes back to her texts, now suddenly gasping for air, all breathy and broken. But ignore me for 5 hours after that. Don't play games. I texted it back and I said, again, I'm so sorry if... And then the next moment, she flips the switch and goes back to the Nikakado voice. I'm so sorry if there was any miscommunication, if I made you feel that way. So sorry for today, and I hope you're able to enjoy the rest of your day. Бүр тэнгүүтээ яаснаа I know I'm so sorry. That wasn't my intention гэд тэнгүүтээ шууд өөрчлөөл хэдхэн секунд дотор өөрчлөөл өөрийнхөө ярихтаа болохоор айгүй гинэ хонгор юм шиг яриад энэ чинь бүгд жүжиглэлт зүгээр хараас жүжиглэлт байна гэд ингээд хэлж байгаа байхгүй юу. Никакаро Авакаро өөрийнх нь бичлэгэн дээр. Тэгээ зөндөө олон тэр одоо хэсгүүдийг нь харуулсан. Зарим хэсэг дээр нь те ингээл амар уйлал ингээл гэлтгснэ ясна шууд болол өөр юм яриал те айгүй тайван. А тэгээ бүр ингэж Никакаро хэлж байгаагаар болохоор амар өөрийнх нь хэрхэн хаана бичлэгээ хийсэн бэ гэдэг нь хүртэл айгүй амар calculated те. Урд нь болохоор одоо яг одоогийн Стефани те 6 жилийн дараах Стефани бол одоо өөр тохиолдол дээр одоо бичлэгээ хийдэг. Одоо True Crime, Rotten Mango дээр болохоор өөрөө гаднаа
цаана айгу гоё фонттэй айгу гоё тийм бэкграундтэй ингээ бичлэгээ хийдэг. Өөрийнхөө Miss Mango Bud ч юм уу эсвэл Stephanie Sue гэх тэр өөр одоо хүн чаналууд дээр болохоор орныхоо урд мурд ингээд бичлэг хийх одоо тохиолдол зөндөө байдаг. Тухайн үед 6 жилийн өмнөх Stephanie болохоор ерөөс тэгэж орныхоо өмнө бичлэг хийдэггүй байсан. Дандаа ер нь ингээд те ширэн дээр сууж агаад ингээд хоол мол идж агаад ч юм уу тийм бичлэгүүд хийдэг байсан. Тэгснэ яг одоо энэ тухай ярихдаа Nikakara Avakaroгийн тухай ярихдаа тэр бичлэгэн дээр албаар орны өмнө суугаад бичлэгээ хийж байгаа нь бас л одоо даалт санаатай те. How dare you discredit the entire thing that saved so many people? Ягаад гэвэл ингээ хүчин одоо тийм эмэгтэй хүний vulnerable байдал, хохирогч хүний vulnerable гинэн хонгор айгу айсан байдлыг харуулахын тулд те ингээ орны өмнө бичлэгээ хийж байгаа. Тэр нь хүртэл calculated айгу тооцоотой байсан гэд Nikakara ярьсан. Тэгээд түүнээс гадна thumbnail нь хүртэл амар calculated те бүр ингээ яг уйлаад ингээ өөрийгөө барьчихсан. Гэт нулимс энэ төр гожчихсан те тийм thumbnail тавьсан. Тэгсэн мөртлөө яг тэр уйлж байгаа яг үнэнхээр яг тэр уйлаад ингээ нулимс нь гожж байгаа хэсэг нь бол үнэнхээр юунд бичлэгийнхэн туршид байдаггүй. I normally do, and I just want to say thank you so much for giving me a platform and giving me a way. I just want to say thank you so much for giving me a platform and feel like I have a voice. And I just want to say Again, performative. I just need to do whatever I can to get through tonight and tomorrow because we have collabs scheduled tomorrow. It feels highly performative. Just be done with it. I don't want him to make a video trying to say all these things I said about Making yourself suddenly gasp for air and then coming right back down 2 seconds later. Уйлж байгаа юм шиг харагдаж байгаа боловч ингээд ерөөс нулимс энэ төр байдаггүй. Тийм мөртлөө яг уйлж байгаа тийм нулимс энтертэй зураг thumbnail дээрээ тавьчихсан. Энэ бүгд бол зүгээр жүжиглэлт болон одоо өөрийг нь муу хүн болгож харуулах гэсэн, өөрийгөө хүмүүсээр өрөвдүүлэх гэсэн тийм зүйл байсан гэж Nikakara ярьсан. Тэгээд тэр security system-ийн тухай ярьж байгаа байхгүй юу? Nikakara би ерөөсөө тэгэж тэ Stephanie-г 0 орчихсан багт гиг үнтэн гарч ирээл тэ өөрийнх нь хамаг нууц одоо security system-ийн зургийг авал гэрийнхэн зургийг авсан зүйл бол биш ээ. Би өөрт нь хэлээд би бас ингээд гэртээ тогтчлт хийх гэж байгаамаа гэд хин Nikakara яг тухайн үедээ ч гэсэндээ өөрийнхөө найз залуугаа залгаад хоёулаа гэртээ ийм тогтчлт хийх үү Stephanie-гийн гэр нь ийм байна энэ гэд яриад байжсэн FaceTime хийжсэн. Тэгээ бит хоёр ингээд би зөвшөөрөл аваад тэ зураг авч болох уу гэд Stephanie өөрөө зөвшөөрөөд би ингээд зургнуудыг аваад бараг 10 минутын турш ингээд зураг аваа явсан гэж байгаа байхгүй юу? She gave me a house tour of her place upon arrival, and we had what seemed like very nice conversations about lighting layouts, appliances, security features, the usual when you talk about home projects. During much of this conversation, we were in the kitchen, which was a shared open concept space. I was taking photos of different elements that she was pointing out. I was also on FaceTime with Orland, sharing the ideas in real time. This isn't the most flattering screenshot of Stephanie. The point is, she knew I was taking photos. She was there, she was participating in the conversation, and actively involved in showing me around. Тэгээ байж ах үед нь Stephanie ингээд би 0 орчоод ирээгээд 0 руу орсон юм байна. Тэнгүүд нь Nikakara Stephanie байж хаад ингээд зураг авч болж исэн учраас зүгээр үргэлжлүүлээд те зураг аваад ингээд галын өрөөнийх нь тэр гэрэл мэрлийнх нь кабинет энтрийнх нь зургийг аваад явж исэн гинэ. Тэгж яагаад Stephanie худлагаасаа хүмүүс ярихтаа болохоор ерөөсө тим имийг яриаггүй хамтдаа байж хата зураг авчихсан гэж яриаггүй зүгээр ингээд 0 орсон хойгоор нь би ингээд гинт нууцаар авч байгаа юм шиг тим маягаар ингээд хүмүүст тайлбарлаж ярьсан. Намайг муу хүн болгож амар эвгүй те айгу creepy өөрөг нь баг сток хийх гэдэг байгаа юм уу гэрт нь ингээд нэвтэрч орох гэдэг байгаа юм уу те тим маягаар ингээд намайг харуулсан гэж тэгсэн. За тэгэд ингэж ярьж байгаа хгүй энэ гурван ингээд бичлэгээ хийгээд байж хат нь ингэсэн гэж тэгсэн чинь яг тэр нэг whisper хийдэг шивндэг тэр бичлэгэн дээр яг төгсгөлд нь гиг үнтхэн ингээд хийн хараалтай Nikakara Avakaро ингээд Stephanie руу хараал would you have anything else to say? Do you have anything else to say гэж хэлсэн гэсэн штэ. Чамд өөр хэлэх юм байна уу? Гэж ингэж өөрөл нь харж байгаад айгүй амар тэгж хэлсэн гэсэн штэ. Wrong. She didn't tell me there was anything wrong. But the only thing that she did do was deliberately misrepresent what happened at the end of that ASMR video. And he said, "Is there anything else you'd like to say?" While just having spent 30 minutes connecting me to the Me movement. Тэр тухай тайлбарлаж авахгүй тайлбарлаад тэрний өмнө одоо яг юу болсон тухай ингээ яг бичлэгээ тэр raw footage харуулсан заяа. Эдит хийгдэггүй тэр бичлэгээ харуулсан. Тэрэн дээр болохоор ингэсэн юм лээ. Яг бичлэгээ дуусгах гал эднэр ингээл окей бай энэ төр гэд байж исэн байл та. Тэгсэн чинь яг тухайн үед нь Stephanie амдаа ингээд still хоолтой байсан. Тэрийг зажлал байсан байл та. Тэгээд Zach Joy
Никакара болохоор хоёр болохоор окей бай гэж дуусах гал тэгсэн чинь Стефани ингэдсэн мэн л да. Ингээ байж гэдэг. Нэг хүндэгдэж штэ ингээд юм идчих та. За байж гараа би залгаалтахаа ингээд байж гараа би юм хэлэх гэж байна гэж байгаа юм шиг ингээд гараараа ингэдсэн гэж байгаа байхгүй. Тэр үед нь тэгээд арай гэж нилээ тэгсний дараа ингээд Стефани тэрийг залгисны дараа ингээд хин хараад те. Никакара өөрлөн хараад чамд өөр хэлэх юм байгаа юм уу гэж асуусан. Our viewers to subscribe. I turned to her and I asked, "Is there anything else you'd like to say?" What would you like to say? Stephanie took this out of context and distorted it to make me sound way worse, with dramatic zoom-ins and everything. Nick turned to me and he said, "Is there anything else you'd like to say?" And I just remember feeling so gutted. Like my heart had dropped to the ground because I thought it was going to be another interrogation. What would you like to say? Thank you for watching us eat these. And so Your heart dropped to the ground. We were saying goodbye. So now I'm going to show you the real version that she edited out. In fact, watch her hand movements toward the end where it seems as if she wanted to say something before closing out the video. Thank you. Wait. What do we do now? Goodbye. She's playing the flute. Okay, ready? Okay. What would you like to say? thank you for watching us eat these. We love you. This is the new filet mignons. Filet mignons. Bye, everyone. Яг тэгвэл өөрөө тэгээд хэлэх юм байгаа юм шиг ингээд тохио зан гаргаадсан болохоор би тэгэж асуусан. Тэрнээс шул те Veronica-гийн талаар ярих гэдэг чи дахиад өөр юм ярих юм байгаа юу гэж тэгэж хэлээгүй. Ингээд тэр яг edit хийгдээгүй raw footage Никакара харуулсан байгаа. За тэгээд түүнээс гадна тэр 6 жилийн өмнө яг энэ хүү зүйл болж байхад тэгээд Стефани яг тэрхүү бичлэгээд гаргасны дараа хүмүүс Стефани угаасаа хинээс Никакарагаас айгүй айгаад байгаа юм шиг харагдчихээн те. Ингээд Никакара угаасаа ингээд Стефанийг албаар айлах гэсэн юм шиг ингээд Стефани зүгээр ингээд өөрлөө нь харахгүй байгаад Никакара ингээд өөрлөө нь айгүй амар хараад байна. Дахин ингээд амар хараад ингэж хараад байна штэ гэл хүмүүс амар их тэрийг ярьжсэн байхгүй тухайн үед. And I say to myself, why would she say to do this where we look at each other who's going to go for the last chicken leg, and then when the cameras are rolling, she just looks at the screen as if she doesn't know what I'm doing over there. Тэгсэн чинь тэр нь болохоор ингээд уул нь юу байсан гинэ. Энэ хоёр бичлэгээ хийхээс өмнө ийм хий гэж хэлсэн гинэ. Яг дахиа идчихсэн байл та дахианы мөч. Тэгэд ганцхан дахианы мөч үлдсэн байх үед нь Стефани Никакара хоёр ингээд би билүүгөө хараад те хин ах уу яах уу ингээд би билүүгөө тохиод ингээд те нүдээр хараад тэнгүүдээ Никакара за чи аваа go ahead гэд те тим маягаар ингээд хоёлаа хийя гэд тим юм тохиролцсон байсан юм байна. Тэрийг урд нь Никакара Treasure Pages гэд бас өөр YouTube байдаг штэ те тэрнтэй ч гэсэндээ бичлэг хийж явахдаа тим зүйлийг хийжсэн гинэ хоорондоо ингээ хараад хамгийн сүүлийнхаа хин ах уу за чи аваа гэд те тэгээ тэрийг Стефанитэй хийн гэж яриа тохирсон байсан чинь яг бичлэг болоод те яг тэр үед ирсэн чинь Стефани өөрлөө нь ерөөсө харахгүй байсан гинэ тохирсноор те ганцхан мөч үлдчихээд хахад тэнгүүд нөө нэг Никакара тэрийг харуулах гад те тэрийг хийх гээд Стефани лөө ингээ хараадсан тэрнээс шул ингээд өөрийг нь айлах гад ч юм уу те харасан зүйл бол байхгүй гэд тэгэж ярьсан байгаа. Стефанигийн тэр ярьсан те надад одоо хамгийн анх уулзахдаа өөрөөхөн тэр травмагаа ярьсан хүнд хүчндүүлжсэн гэдгээ ярьсан гэдэг нь бол худлаа. Яах гэж Стефани надад тэрийг ярих юм бэ те? Стефани өөрөө ингээд те анх бичлэгэн дээр ярьжсэн би ингээд анх Никакаратай уулзахдаа амар anxious байсан амар сандарчсан ингээд те тийм гэж те би ер нь бол айгүй anxious тийм сандарсан ингээд амар ичимхий хүн гэж ярьжсэн тийм байж ерөөсөө бит хоёр бол найзууд ч биш анх удаага уулзаад танихгүй хүнтэйгээ анх удаага уулзчих яагаад хүн те өөрийнхөө одоо YouTube-ийн community-д хүртэл ярьдаггүй тэр одоо нууц зүйлээ танихгүй хүнтэйгээ анх уулзангуудаа ингээд ярих юм бэ угаасаа ойлгомжтой яриаггүй тэнгүүдээ худлагаасаа үзэгчдээ те би ингээд Никакараад өөрийнхөө trauma хэлсэн байхад намайг ийм байдалд оруулсан гэж ярьсан. Тэр нь бол худлаа би бол тэр тухайн огтхон ч мэдээгүй тэр харин ч Стефанигийн тэр бичлэгээ хийгээд те би ягаад Никакарагаас айдаггүй гэж тэр бичлэгээ хийхэд нь л би тэр өөрийг нь хүчндүүлжсэн тэрийг олж мэдснээс биш би урд нь бол ерөөсөө мэдээгүй байсан.
гэд тэр тухай бас ингээ ярьсан. Тэгээ ер нь бол Стефанийг иймэрхүү өөрийнхөө хүчин ашиглаад те өөрт нь болж исэн амар чамаг ашиглаад ингээд өөрийнх нь энэ асуудал дээр ингэж гаргаж ирж өөрийг нь одоо villain болгож те муу хүн болгож хүмүүст ойлголт өгж ийн гэж ярьсан байгаа. За тэгээд Никакаро хэлж байгаа нь болохоор те хин Стефани бол хүмүүсийн одоо YouTube-ийнхаа өмнө байдаг шигэ те өөрийнхөө channel дээр байдаг шигэ тийм гинэн хонгор тийм ямар ч хүн амьтны талаар муу юм одоо ярьдаггүй тийм хүн бол огтгонч одоо бишээ те өөр яг өөрийнх нь амьдрал дээр хүн бол бас л бусад хүмүүстэй адилхан ингээ хүмүүсийг муулдаг, хүмүүсийн тухай ингээ янз бүрийн юм ярьдаг. Тэгээ хамгийн анх надтай уулзаад Zack Joy бит гур уулзаад хоол идээ сууж хахад бол Veronica-гийн талаар айгүй их юм ингээ муулж ярьсан. Ингээ өөстө Veronica тэгдэг байсан, битэр тэгдэг байсан өстө тэгж мэгээд өстө тэгээд би Veronica-тай найзлахаа болсон гэл айгүй сони юм байл энэ тэгээд айгүй их тийм ярьсан гэж байгаа байхгүй юу? Тийм байж иж одоо яг муулж тэгж ярьчаад зүгээр дээд юуны одоо бичлэг хийхдээ хойлоостай тэр драмаг spill хийгсэн чи худлагаасаа ингээ хүмүүс ерөөсөө хүн амьтны талаар муулдаггүй юм шиг харагдуулах гэдэг тэрнээсээ ингээ бантаад те нэгэнд өөрөө муулчихсан болохоор бантаад тэгээд ийм юм хийх болсон бандсан хүний л үйлдэл гэж ер нь хийлээд байгаа юм байлаа. Тэгээд хүмүүс ч гэсэндээ ер нь айгүй их тиймэрхүү коммент Стефанигийн одоо бичлэгүүд дээр нь үлдээж байгаа юм байна лээ одоогоор. За яг Никакаро бичлэг гарснаас хойш Никакарогоос уучлалт гуйх хэрэгтэй. Никакаро өөрийнхөө хийсэн буруу зүйл дээрээ те чамайг одоо хүчлээд тэгж яриулах гэж хүчлэх хэрэггүй байсан байлээ гэдгээ дээр уучлалт гуйсан. Чи ч гэсэндээ өөрийнхөө хэсэг дээр өөрийнхөө хийсэн буруу зүйлүүд дээр уучлалт гуйж Никакарогоос те худлаа ярьсан зүйл дээр одоо хүчингийн хэрэг мэрэг гэж те тэрнтэй холбосон энэ төр зүйлээ гуйх хэрэгтэй, own up хийх хэрэгтэй гэж амар их хүмүүс бичсэн байгаа. Тэгээд бас ингэ бичсэн байгаа. Чи зүгээр ингээ Veronica-г муулаад тэгчээ тэр чи ил гарна гэж бодоод л айгаад иймэрхүү худлагаасаа Никакарог муу хүн болгож харагдуулах гэж юм хийгээ үздэй гэж те. Тиймэрхүү зүйлүүд бас зөндөө ингээ коммент дээр нь харагдчихсан. За ер нь ийм л амар заан байлаар сонжролцсон 6 жил болсон драма болоод байгаа юм байна. Стефани бол ерөөсөө энд хариу өгөөгүй байгаа. Би бол хариу өгөхчгүй байх гэж бодож байгаа. Одоо бол Стефани жин бол те 6 жилийнхтэй харьцуулахад амар том YouTuber болчихсон те. Ийм юмнуудаа ингэж иймэрхүү драматай ингэж одоо хутгалаад яваад байхгүй байх гэж бодож байна. Одоо Стефани чинь юу вэ? Rotten Mango дээр чинь 5 сая даагчтай тэгэл нөгөө 3-4 channel нь ч гэсэндээ бас хэдэн сая зарж билээ те айгуу том. Тэгэд бас mukbang community байхаа болчихсон шүү дээ. Одоо шал өөртөө true crime тэгэл өөр юм хийдэг болсон учраас баг энтэй ингэж гарч иж дахиж бол энэнийг address хийж өөр юм ярихгүй байх гэж бодож байна би лав. Гэтэ ямар ч хэдүүлэг хүлээж айгүй хүмүүс Стефанигийн одоо энэ Rotten Mango-гийнх нь дэрийг имчилгүүдийн дор хүээжээс Никакарогоос уучлах гэж те тэгсэн зүрүүд харагдчихсан. Тэрийг би энэ тухай бол нэрээ тэрнээс нь харсан байхгүй юу? Rotten Mango-гийнх нь сүлд хийсэн бичлэгийг үзчихсэн чи айгүй их комментод харагдсан байхгүй юу? Хүээжээс Никакарогоос уучлахгүй өстой Никакарог муу хүн болгож харагдуулсан байна жүжигчин гэл амар юм бичсэн байсан. Тэг би юу болоод байгаа юм бэ гэдгсэн чинь Никакарог тийм бичлэг хийсэн байна лээ. Тэгээд хүмүүс гэгүнт хийнийг гаргаж ирж яриад байгаа юм байна лээ. За ямар ч гэсэн ийм юм болж байна хаан. Та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Та нар ер нь альных нь талд орохоор байна. За яг энэний тал тэрний тал гэхгүй ч гэсэндээ энэ хоёр талын аль алинд нь ямар буруу байна гэж та нар бодож байна. Үнэхээр Стефанигийн тэр хийсэн бичлэгтэй айгуу тийм арай дэндүү жүжиглэлттэй одоо Никакарог муу хүн болгож харагдуулах гэсэн өөрийнхөө хүчингийн одоо тэр трамагаа ашиглаж те ингэсэн зүйл байна гэж бодож байна. Эсвэл үнэхээр Стефаник амар тийм genuinely амар тийм сэтгэлийн траматай emotional байсан гэж бодож байна. Никакарог ойлгож байна гэдэгтэй. Ер нь та нар энэ сэдв дээр те өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй. Доор комент бичүүлдээгээрэй. Маш удаан ярьлаа. Ийм драма гэдэг. Би бүр гэдэг энэ драмаг ярихад айгүй гоё байсан. Би зөвхөн энэ драмаг өөрөө ингээд уншиж одоо юу юм бэ? Өөрөө research хийгээд энэ бүх бичлэгүүдийг дахиж үзээд тэгэхэд бол айгүй сонирхолтой байлаа. Тэгээд тухайн үед би ингээд Стефанигийн бичлэгийг үзчихэд бодож исэн зүйлүүд маань одоо энэ Никакарогийн бичлэгийг үзээд ингээд жоохон өөрчлөгдсөн. Гэтэ яг тэр бол миний үзэл бодолтой. Тэгээд та нарынхаа үзэл бодлыг бас сонсмоор шүү, окей? За, манайхаа зөндөө удаа ярьлаа хэдүүлээ. Энэ түргээд энэхүү драма хоо бичлэгээ дуусгая. Тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram right here. Instagram-ыг бас дагаарай. Өнөөдөр TikTok дээр ч гэсэндээ дагаарай. Энэ бол миний TikTok байна. За манайхаа ингээд дараагийнхаа хов болгон гараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр
өгөөрэй. Баяртай.